Сайн байцгаана өрх үзэгчдээ. Малчин суваг телевиз Монгол малчин зурвал нэвтрүүлгийнхээ шин дугаарыг эхэлж байна. За бид сүүлийн үед малчтын залуу халаа гарц хайж байна гэсэн сэдвийн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио Монгол малчин мэдээллийн агентлаг нутаг түншлэл үндэсний зөвлөх байгууллагатай хамтран судалгаа хийж тэр судалгааныхаа үндсэн дээр ер нь хөдөө орон нутагт залуу малчид ховордлоо. За даансан дээр байгаа залуу малчид ч гэсэн 9 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл салангад амьдрах боллоо гэсэн иймэрхүү асуудлыг ярьж байгаа. За Монголын үндэсний олон нийтийн радиогоор 40 мянган залуу малчин хайчваа гэсэн хэлэлцүүлэг эхлээд явж байна. Манай хэлэлцүүлэгт хөдөөгийн сонсогчид малчид маш их идэвхтэй оролцож хол ороос байнга уцтаж маш зөв асуудлыг хөндөж байна. Энэ талаар одоо төв орон нутагт өргөн хэлэлцэж гарц хаймаар байна гэж ингэж санал болгож байгаа. За бид энэ асуудлыг бол зөвхөн Монгол малчин мэдээллийн агентлаг нутаг түншлэл төрийн бус байгууллага Монголын үндэсний олон нийтийн радио малчин суваг телевиз 4 биш. Цаана үйлдвэр хөдөө аж ахуйн яам, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, эрүүл мэндийн яам, боловсрол соёлын яам гэд ерөөсөн энэ асуудал дээр холбогдох бүх талуудыг оролцуулахыг хичээж байгаа. Анхныхаа хэлэлцүүлгийг бид үйлдвэр хөдөө аж ахуйн яамн дээр хийгээд ингээд дараачихаа шат руу явж байгаа юм. Тэгэхээр энэ удаад бид Монгол малчин нэвтрүүлгэндээ энэ сэдвийг хөндөж Өвөр Хангай аймгийн мал эмнэлэг үржлийн албаны дарга Яндан самбууг ураад байгаа юм аа. Бидний урилгыг хүлээж авсан танд юуны мань баярлалаа. Тархан сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. Энэ жил Өвөр Хангай нутаг үнэтэй сайхан байгаа үедээ. За ер нь хангай тал хэрэг аль бүстэй бол бас зуны ихэнх сар өвлийн одоо зуул сар бол их сайхан өнгөрлөө. За 12 сар дунд сар гараад ч одоо бас ерөнхийдөө бас байгаль цаг уурал бас таатай байна. Одоо хойдлоор бол одоо мал хойдл бол хэрэг хүмүүсээр чухам дарах үндэстэй. Яг өөрөөр бол жоохон одоо өөлгүүд одоо зас багтай юм дгүй одоо үлжиж байна. Ер нь өвлийн бэлтгэлийг бол малчид сайн хангасан биз дээ. Өвлийн бэлтгэлийг бол ер нь одоо сүүлийн 2-3 жилээр нь боломжийн хангадаг болсон шүү. Тэр үчиг нэг актер зуднаас хойш ямар ч байсан сургамж аваад сургамж авсан. Ямар ч байсан үлдсэн бол одоо бол боломжийн хэмжээд бэлтгэлээ хангацдаг, жилийн бэлтждэг. Бас чиг цагийн хатууд бол одоо ер нь боломж аваад гацдаг болсон шүү. Эдгээр ч одоо маш их цэцтэй үлжлөө. Хангаас мөдөөч одоо бараг 80 см метр шугастай үлжлөө бас л хүүтэн байлаа. Тэгэд ер нь мал нэг хорогдлгүй л аваад гарч чадлаа шүү. Энэ жил бол одоо тийм зас үзүүд бол өндөө одоо хандаалга байна л да. Тийм байх шиг байна. Газар сайгүй сайхан л гэцгээ тийм байна. Ойрхон үйлдвэр хөдөө аж ахуйн яамн дээр харшаалагчдын үндэсний холбоон дээр гээд янз янзын хурал семинарууд болоод л байна. Яг таны эрхэлсэн ажлын хүрээнд юу малын чанар чансаа асуудлыг бас ярмаар байгаамаа. Өнөөдөр бид нар 40-50 сая малтай л гэж байна. Нэг жээс авах ашиг шим юу байгаа бэлээ. Нэг малд анагдах бэлчээрийн даас ямар байгаа бэлээ. Гэх мэтчлэнгийн бас яригдах юмуд байдаг л байх. Ер нь Өвөр Хангай аймгийн хэмжээнд одоо үйлдвэрийн хэсэгч гэдэг юм уу. Тэргээр батлагдсан ямар амгууд хөвчлүүд байдгийг эхлээд энэ талаар танилцуулга авмаар байгаа юм. Тийм малын одоо тооны асуудал нэг асуудал. За чанарын асуудал бол одоо ерөнхийдөө одоо чинь чанартай малтай байхгүй бол одоо байгаль цаг уурын байнгын нөлөөнд байдаг. Улс одоо чанар мотой мал бол одоо нэг зодонд л тэгэл бараг готоорлуулж шүү дээ. За ялангуяа энэ 2000 одоо 9 оны зуудыг бол манайх чинь бас нэлээд хөндлөлтөд авсан. За тэрнээс хойш одоо малын чанаржуулах, гадна дотнос тус элбэх, дотоодоос одоо санжирын хамгаалыг болж болох юмнуудыг бол
одоо нэлээд бодлоготой хийж байна. Малажхын талаар баримтлах аймгийн одоо бодлого гэсэн юм баримтчийг 2010 онд гаргасан. Өргөнгө аймгийн одоо мал сүргийн одоо 90 гаруй богмол эзэлдэг. Тийм учраас энэ богмол дараа мал одоо санж нээлтүүлэгчийг тогтоодоо шийдэх гэсэн юм зорилттой байд. За ямааны асуудлыг бол одоо манай нарийн дийлэн яма гэж бас одоо дээрээс одоо энэ дэлхийн планаар сайжруулсан. Нутгийн шилмэл ямаан дараа одоо энэ дэлхийн тусаг гэдэг сонгон шил сонгож үржүүлээд гаргасан юм сайхан юм аваад юм аа. За энийг бид орон нутгийн брэнд хэмжээнд одоо орон нутгийн брэнд бол зарлцсан. Тэлийн улаан гэдэг. За энэ тэлийн улаан ямар онцлогтой вэ гэдэг зэрэг зудан дэх төсвөртэй. Зудан дэх төсвөртэй. Тэгээд ноолуур нь одоо тийм их бүдүүн биш. Одоо энэ үйлдвэрүүд одоо 15-аас одоо бүдүүрч байгаа. Бүдүүрч байгаа. Гарцын үед бол тийм их биш. Нарийнтэй ноолууртай. Үйлдвэрийг одооны үйлдвэрийн технологийн шаардлаганд бол нэлээд хойд төвтөн нийцсэн. Чанартай ноолууртай. Онд оролт одоо 100-ыг давж чадвараас нэлээсээ энэ юм болж байгаа. За энэ юм бол одоо бидний нэг 5-6 жилийн одоо амжилттай жил сонголт үр дүнд хувийн гэрчлэлд тулгуурласан нэг 5,000 орчим цөмсөр баг шээ. Тэрнээс нэг жилд 100 юм 200 өсвөрх нь боожуулаад одоо зэрэгэлдээс мод хайрхан дулаан тарагт тэгэл одоо богд баян бол гэл ингээд өгч байна л да. За энэ жил тэгээд нэрэн жилиг одоо ямааны шинэг ахаад бас бүр сайжруулах гэдэг Монголын одоо бүх өдрөмгийн ямаг бас дотор нь харьцуулж үзэж байгаа Ултай аймгийн Ховд аймгийн Алтай сум улаан аймаг бас их сайхан юм авдаг юм байна. За тэндээс одоо гэр хэлцэл хийж одоо энэ жил 130 хэлбэрч авсан байж байгаа. Ингээд цөмзөргөнд одоо 5,000 ямада тавихад бол манай аймаг бол гаднаас одоо хүнрээд явах шаардлагатай байхгүй гэсэн. Одоо тэндээс энэ жил ихтэл одоо дарах сум гэж сандаан тосгож яваад 100 одоо өсвөрөх нь авлаа. Бас одоо бодлого хийж сайжруулаа гэдэг. Ингээд. За нөгөө талд нь одоо Монгол хоньны бараг хамгийн одоо сайхан сорн энэ төв болох дотроо тэр дотор нь бол одоо энэ одоо төгрөг сумын зэгстэй тэгэл энэ боржигт Баянголын одоо нартай улаан нуур гэдэг энэ савд бол одоо 1700-аад оноос үзэн үгийн гүшүүнээс үеэс одоо их л ухалтай. Ерөөсөн Монгол хоньны одоо сорн байсан баг. Тэр нь одоогор бас одоо тэрний үеүүд бол маань л да. Тэн дээр бас бид нэг одоо 5-6 жил судалгаа явуулаад тэгээ одоо бас л нэг 10 мянган одоо шилмэл хоньтой үеийн гэрэлтэд тулгуурласан. За ингээд бүх үзүүлтийн одоо бүх үйлдвэрийн гэмалтай хайцуулахад ерөөсөн бараг үзэмчин хоёроос бусад бараг үзэмжтэй бол дүүх үзүүлэлттэй. А бусад хамгийн юм одоо энэс бол амьдын жингээр бол хамаагүй лүү. Тэр ийм одоо сайхан хоньны одоо цөмсгөө бий болгочлоо. Хөдөөж байгаа юм даваад дуулсан хэмжээнд зарлаа ингээд хавар одоо тэр монитор сайдын төвшөөр цааглын хэсэг хавар дүгнэлт хийсэн. Сая 11 сар дүгнэлт хийгээд ер нь одоо тэр амьдын жин бүх үзүүлэлтээр бол маш сайн гарсан. Энийг одоо яг цааш одоо наривчилсан лабораторийн шинжилгээ судалгаануудын тодорхойлох тэр найлгуудыг тодорхойлох, ноосны бүцэг лабораториар тодорхойлох, удамшлын одоо бас лабораториар тодорхойлох ийм ажлуудыг хийж нэрээс судалгаа явуулаад тэгээ ерөнхийдөө одоо онгойн дээр бодлуулах ийм чанартай. Эндээс бид одоо их чанартай хэлтүүлэгч бажуулаад байгаа юм бол ялангуяа гоё хүмүүсийн өнөөдрөө гаднаас одоо ямар ч хэлтүүлж авах шийдэх юм бүрэн боломжтой болж байгаа юм аа. Гэх мэтлэг одоо малын чанарыг сайжруулах юм уу тийж байна л да. Үүний зэрэг бол тэр одоо Өврангай аймгийн мал сүргийн ашиг шимийн төвшин удамшлын чанарыг сайжруулах төслийг гэдэг юм малж хөлдөлгөнд хүрээлэн таамдаж хэрэгжүүлээд. За тэндээ гарангай одоо тэрхийн мөрсөрлөг гэж залгууд тэрний удамшлыг засварж уянга Батөлзийн малын чанарыг сайжруулаад одоо ашиглаж байна. За мөн одоо Хинтээ аймгаас бараг буцавч ирж 19 сум таамсаа сайжруулж ашиглаж байна. Гэх мэтлэнгээр одоо малын чанарыг сайжруулалт бол бас мэлэх төсвөлтэй. Нутгийн Монгол өхрийг сайжруулах ч юм уу одоо нөгөө манайхан эрлийн эзгээс сурчсандаа бусад омгийн гадны үйлдвэр ухааны мал аль байдгийн фермер яж гэсэн юм бол голдуу хамаардаг баг тийм үү? Тэгээ яг нутгийн Монгол
үхийг бол яг зүгээр нь манай нутгийн Монгол хурц мөн нэрсэл бараг махны чиглэл өгнө шүү дээ. Аа. Тэгээ сүү байгаа өгдөг. Ерөнхийдөө махан ашиг шимэрэн бол одоо эдийн засгийн одоо том эргэлтэнд орж явдаг. Хамгийн одоо ашигтай даваарлага залбар гэж үгээр яаж явж байгаа. За энд бол яг бид нар зүгээр одоо зүүн талаас авчирсан тэр одоо релиз нэлээд монголчуудын тийм бүхнүүдийг тавьж байна. Тэр нь бол яг биений хувьд бол одоо нөө бэрон судлын шиг судлын хязгаарлан шиг бас тэгж том одоо тийм юмуд болов бас ийгдэж байна. Тэрнээс гадна одоо энэ зудан ч манагч бас Монгол хөрөөс аргалагч нэлээд харагдсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ энэ малчид бол бас тэр одоо ерөөсөн бараг монголчдсан тийм хүрүүдэн зүүн талаас зөндөө зөөж шүү дээ. Оо за. Зөндөө зөөж байна. Одоо сарлага бол тийжээгээд зуудан их хэцүү юм. Тэгжэл авахгүй. Тэгжэл идэхгүй дахиж байгаа ганцхан ганц өдрөдөө л явчихна. Гэтэл тэр нэг Монгол оч одоо ингээл релиз үчин тийжээгээд хахт бол ямар ч байсан тэгжэл нэсэлчихгүй бол Тэсэд байна. Тэсэд байдаг. Одоо Батүлзэг хүртэл одоо зөнд авцаасмаа шүү дээ. Оо за за бүр тэр одоо нутагсан 5 4 5 эрдий гэдэг шиг нутгийн Монгол биеэр том. Зүүнээс бас багтай. Ерөнхийдөө махныхын чиглэл амтсан. Энэ талын юмуд гал нэлээд авчирж байгаа шүү. За хамгийн дөвч гэсэн одоо нэлээд авчирж байгаа. Нөгөө талд нь болохоор зэрэг гараа ядуу зүйлэгдэс нэлээд үнэтэй тийм хөрөөдч бас одоо ирж байна. Одоо тэр цэвэр премьер яаж хонуудаас бааж болсон тийм. Манай энэ жил ч одоо зүүн баялаа хожид гараар ингээд улсын төсвөрийн гурвал дээр 380 сая төгрөг хаа. Байртай, 20 мөнөтэй, бухтай, тэгээ удахтай. Энэ стандартын захын дулаахан байртай. Тэгээд эргэлтийн бас жоохон жилийн өсмөстэй ингээд дөрвөн сум загвар хөрмөр хийж байгуулсан. Энэ одоо сумын төрийн өсмөр хэрэгцээг хангад бол бас нэлээд оруулж байна. Зүгээр энгийн ирээн дотор инх болдаргын ямаа гэж нэрлэх болсон. Одоо гадаадын сүүний чиглэлийн 200 ямаа өөрхөнгөд ирсэн гэдээ дуулдсан. Тэрийг аль сумын нутагт юу гэдэг газар ямар малчных малж байдгийг энэ жилийн өвөлжилтийн байдал дэсвэрх тооцол нь ямар шүү байгаа бол энэ өөрөө ингээд нутгийн ямааны гин фондыг өөрчлөх үү, энэ үнийг танаахан цааш нь дангаар нь өсгөж үржүүлэх үү, энэ үржлийн бодлогон дээр нь ямар шийдэлтэй байгаа вэ? Тийм энэ Францаас Альпино гэдэг тийм сүүний чиглэлийн бас боломжтой зүйтэй тийм цэврээр навцсан л да. Цэврээр навцсан. За байрын бол яг одоо тэр стандартын дагуу дулаан байрыг барьсан. За ямаа бол одоо 5 цартай тийм охин шинүүд ирсэн. Манай нутгийн Монгол ямааг удахын сүүний чиглэлийн гэдэг чинь хөрсний гүнтэй. Бие томтой. Дийлэнх хөнөө үжи сайтай. Ийм одоо эвэргүй тийм хор ямарад байдаг юм байна. За. Яг зүгээр 6 сар тавьчихсан одоо бол манай цагаагарт бол нэг онцгийн хөндлөгөөр нутагч байна. Энэ жил хэлбэргэнд орсон. Гадны хэлбэрэг гэсэн. Тэр чинь 5 сартай ирэлдгээл 6 сар 5 сартай ирж байгаа юм чи 8 9 сар болоод хэлбэргэнд орд юм байна. Өөр хэлбэл 10 сараас 10 сар ихээр оруулж эхэлсэн л дээ. Мөн л одоо 3 сард төлөлгөөр төлөг юм байна. Тэгээд ерөөсөө л одоо тэр нөгөө цаад юуныхээ режимд орсон. Ерөөсөн 8 сартай болоод тэгэл ерөөсөн яг намар харах юм болоод байгаа маш ирчимтэй ороод эхэлдэг. Ухан садлан гэл. Тэгээд ухнуудаа навчсан. Тэгээд яг нөгөө номертой дугаартай юмуд ч яг нөгөө орон орсон ямаануудаа тусна ялгаж харж иж хэлтүүлээд л бүр тэгэл цааш нь ялгаал. Ингээд ерөнхийдөө 94 та орчим маань бол ил авсан байл. Бэлчээр одоо тонгогод мөвсөд чаддаг юм уу тэр чинь тусгай жорны хоолтой байдаг юм. За энэ жилийн хувьд бол нэг бэлчээ гэлээгүй. Тэр энэ чинь одоо тэр парацаас чинь сардаг зүйлийг нэрж зүйлг өгд юм шүү дээ. За. Тэгээд танай бид нар бол ерөнхийдөө бас нэгэн тал Монгол нутагч шиг юм чинь одоо бас бэлчээрээд сурахын зүйтэй гэсэн тийм байр суурьтай байсан л да. Тэгээд цаанаас нь зөвлөж байгаа улсууд бол танай бэлчээр одоо зөвлөм мохон хогтой өгдсөн. Тэгээд өвчл авцсан гэдэг нэг бас бэлчиг дурмуутай байсан л да. Тэгээд бэлчиж чадаагүй. Тэрнээс бол одоо тэр шүүдэн мод чинь ундаг юм л шүү дээ. Тийм үү. Одоо ингээл хашаануудын тэр холцооч мэрэл идчих юм л. Өх, асуу шүүд сүх юм л. Тэгээд яг үүнд энэ төсөл нь бас бүх тооцоогоо гэж хижээл болох гэсэн авсан л да. Энэ хүрээлэн тэр төслийн шугамар хараар одоо ногоон жил дээр дөрмөж натсан байж байна. Хинтийг сайхан ногоомж татсан байна лээ. Тэгээд ерөнхийдөө одоо хижээл ажиллагаа малганы төслүүд бол онцгой төлбөр үйлчж байгаа. Цаашдаа бидний ямаг одоо ямар бодлогоор
одоо явуулах багтын ерөнхийдөө цэврээр нь явуулах хэрэгтэй. Монгол малтай ойлгох юм бол одоо тэр ээлжгүй юм болно л доо. Тэгээ эн чинь нөгөө сүүлэг шинжээтэйгээ төлөвлөх чанар сайтай. Бас одоо болж игэл нэгээс хоёр хэрэг ингэж гараад бичт юм байл л да. Тэгээ яг ерөнхийдөө цааш тооноос өгөх юм бол бас одоо стандартын шаардлага хангасан тийм байр барьсан. Тийм нөхцөлд бас сундууд бас нэг 5-10 нэг. Ийм бодлого нэгж байгаа. Гэтэ хүрээлэнгийн нөхцөлөлтөөн зэрэг тэр байрын нөхцөл ямар ахгүй. Ийм нөхцөлийн байр байсан юм бол эдийн ямаа гэнэ гэх нь шүү дээ. Тийм ээ. Сүүний одоо 5 сар таг гэж өгнө гэх нь шүү дээ. Тэгээ энийг яг цэврээр навааж явуулдаг. Нэг ухаантай төрөх нь шүү дээ. Тэгээд тэр нөхөр тэндээ хэлдүүлээд 10-20 ямаагаас агаад сумын дүүрэгцэг хангаад байдаг. Бусад Монгол юмнууд ойлгоод байгаагүй. Гэхдээ нэг яг байрны нөхцөл сайн зааж, дэжил нөхцөл сайн зааж өгөхгүй бол бас монголчлал янз бүрийн сэрүүн байр үүсчих юм бол нөгөөдгч бас эмзэг мал шүү дээ. Тийм байх гэж байна. Тийм. Тэгээд жижиг төрхөн тийм одоо яг сумын төвчөнд байхаар тийм жижиг байрны зураг тусал гаргаж өгч хэлээ. За. Тэгэл одоо хэрэг сум хөдлөөс гасун аваад би одоо сүүний юм өржүүлж сумын төвсгний хангаж ийм хөдөлгөөн төвнөр харуул яг юм бол төсөл аваад зээл аваад нөгөө стандартын дагуу байраа барьсан нөхцөлд ингээс хараа одоо өгнө гэсэн. Тийм байдлаар хэсэгчлээд эн чинь яг нэгдүгээр төхрийг бодвол байр багтааж бас байх шаарддаг. Том биетэй юм биш. Одоо 10-20 юм ач бол баг шиг юм татчихад байгаа байхгүй. Тэ. Нөгөө талд нас эдчдижэл нь бол бүрийг бол харцсан байгаагүй. Тэгээд сүүний хувьд бол бас нэлээд одоо яг үзүүлэлт юм бол нэлээд сайн үзүүлэлт юм л. Энэ одоо төв сүрэн газруудын сүүний хангаж сайжруулахад бол бас шинэлэг тэгээд бас боломжийн авь нэмруулаа гэж бид тооцож байгаа. Сүүний чанар тослогийн хэмжээ нь уургийн хэмжээ нь одоо бэлчээрийн Монголын манаас тийм байна, ийм байна гэсэн судалгаа дүгнэлт байдаг л байх та. Тэгээ ерөнхий үйлдвэрийн данаар 2020 оноос одоо 3% туслахтай гэсэн байх юм л. За. Тэр их боломжийн туслахтай гэсэн үг л дээ. Тэгэхдээ яг нөгөө шүүслэгдэж ял их өгөөд сүүний гарсан нэмэгдээл тослон буураад байдаг. Харин би тэгж зүгээр сүүлдээ тэжээл сийтэм гардаг болчих үү гэж ерөөс тэжээлээс ялтгаална. За. Тий. Тэжээлээ одоо тийм одоо өдөрөн тэжээл, хүчит тэжээлээрээ дөрөнгө дөөгөөд ингээд шүүслэгдэж байгаагаад байх юм бол сүүний гарсан нугасаа тослох нь хэсэлээдэг. Тэгэл шүүслэгдэж одоо ахиу шиг дарс марс өгöd байх юм бол сүүний гарсан одоо нэмэгдэж авчдаг. Тослон жоохон буудаг тийм л юм л. За. Адууны хувьд ч өөр хангайхан ер нь Зүй аймгийн адууг зөөгөө дуусчих яг шиг байна. Энэ бол нэг тийм онцгой асуудал болоод байх юм бага юм шиг санагддаг. Зүгээр энэ эрлийн задуу алхир орж ирж байна уу? Зарим хүмүүс эрлийн задуунд дургүй, зарим нь одоо байх ёстой гэж үздэг юм байна. Зүгээр малмлэг үржлийн аймгийн үржлийн бодлогын төвшөнд одоо ямар шиг байдаг вэ? За ерөнхийдөө бол таны хэлдэг үнэ л дээ. Одоо тэр чинь адуун сонирхолтой хөрөнгөлт суудсан бол аймгийн одоо адууны шанал сайжруулах хэмжээний хэлэлт хичээл үзэл авчиж шээ. Одоо зөвхөн ирж байна, байцсан гүнүүд ирж байна. Ерөнхийдөө бол одоо хувийн хвшлээд одоо төвчлэхэд бол тэд одоо боломжийн модод ирж байна уу. Гэхдээ яг хоёроосоо хамгийн гол үр дүнтэй гэдэг чинь нөгөө бэлчээрийн жилийн дөрвөлөлд маллагдаг. Тэгээ бие зах зэхтэй хурдтай тэр газаас одоо сайжруулах их нэлийн үр дүнтэй л байгаа байхгүй. Тэг яг релиз гэдэг авсан дээр чинь бол цөөхөн тоонд одоо байж магадгүй. Гэхдээ та 100 мод нь бол төсвөр их багт. Тийм байх. Ерөөсөн одоо байр маллагаа нэлээд их зар нэмэлт зардал гаргаж иж нэлээд чөлөөтэй үнэл ажиллаж штэ. Тийм л байх. Тэг ерөөс яг бэлчээр маллагдаг мал бол яг зүгээр зам бие хаа томтой. Тэгэл яг нутгийн Монгол малтай арилжаад байгаа гэхдээ зүгүүд одоо тэр удам гаргалаа бол цус нь холдооч авчдаг. Айлал талан сайжруулж авчдаг. Тийм л юм байна. Тэмээний тухайд танай тэмээч одоо богдоор онгол нь баруун баялаа. Тэмээний угсал удам яах вэ? Ламангигийн хос сагдалт байна уу? Өөр удам угсал явж байна уу? Манайх тэр дахинуугийн тэмээ гэж. За. Тэр Манжи хааны үед л одоо манай нэг 5 бэрийн нэг л болж исэн гэдэг л. Йоо за. Тэгээ би жоохон томтой. Их номхон сүүлэг шинжих сайд. Ингийн нөр сайхан номхон дэлгөө шүү дээ. Тэгээ би сайхан томт. Тийм сайхан дэмээ байдгийн тэндээс одоо энэ манай богдынхан 30-ийнхан бол ерөөсөө л баруун бойлоос л хуцаа авчих юм шүү дээ. За. Бид нар яг зохион байгуулалтад гал бие болоос нь баруун бойлоонд бас
3 4 бууран тайлах гэж өгсөн. Бас тэр ханы зэврэнгээс богдод бас нэг хэдэн бууран тайлх авч өгсөн л доо. Тэгээ ер нь бол тэр дахиныхын дэмийг сайхан толдоод байх юм бол тэр их одоо сайхан дэм явах шээ. Тэмээний гол ашигшимч одоо ер нь моос үлвэ шүү дээ. Голон тэр мах гээд явчих юм бол тэгээд нэг юм хэдэн тэмээ чинь бас харин тий юм явчихад манайх ч 15 ноос хоёрын сайн ашиглаж бол өсөх боломж ихтэй шүү дээ. Манайх ч 15 мянган тэмээ дэвс энэ жил 19 мянга гэж тоолох чинь. Сүүлийн одоо жилүүдэд 100 зүг орголоход орцсон. Тэгээд ер нь сүүлийн жил бас гайг өсөж байна. За мал аж ахуйн 5 гишүүн малын үржилсэлэгч чанарын тухайд ярихад иймэрхүү байгаа юм байна. За одоо малчныхаа тухай сэдвийг хөндөх гэж байгаа юм аа. Төрөө бидний хэлсэн байгууллагууд хамтраа тэр залуу малчид одоо ховрдох гэж байна уу, яах гэж байна уу? Залуу малчин залуу гэр бүл энэ ахуй амьдрал ямар байна уу гэдэг дээр ярилцсан байгаа юм. Сүүлийн 2 жилд 40 мянган малчин залуу малчид 35-аас доош насны 40 мянган малчид одоо мал аж ахуйгаас хөндөрчээ гэсэн ийм судалгаа гарсан. Тэгээ энэ дээр өвөр хангаан төвшөнд ямар байгаа юм бол би ягаад өвөр хангааг онцолж байгаа юм гэхлээр энэ судалгааг зөвхөн орон нутгийнх нь хөдөө аж ахуй мал аж ахуйн салбарын байгууллагуудаар одоо санамсаргүй төвөр судалгааны аргаар хийлгээд тэгээ нэгдгээд дүнгийн гаргасан юм. Тэгээ тэн дотор өвөр хангаан аймаг материал хариу ирүүлээгүй дүгнэлттэй. Тэгээд тэрийг нэхэж яваа чинь биш ер нь ягаад ямар шиг байгаа юм бол үлдсэн аймагуудын дундчтай харьцуулахад ямар байдаг юм бол ер нь зөвхөн амьдрал ахуй дээр байдал ямар байна уу гэдгийг бас сонирхож байгаа юм аа. Тийм ээ. Юус одоо мал аж ахуй. За ялангуяа энэ 2019 оны зуднаас хойш бол одоо мал аж ахуй дээр залуу малчнууд тогтсон асуудлууд ил тэмдэглэж байна. Одоо ингээл хөдөө бүрийн хувьд бол ялангуяа өвөл хаврын үйлдвэрлэж явахд бол нэг хэдэн хөгжүүл байж штэ. Тий. Залуучууд одоо тэр хөгжил дэвшлэн боддог, хүүхдүүдийн сургуулийн асуудлыг боддог. Ерөөсөн голцоод одоо төвлөх юм хандлага бий болчлоо. За арга байхгүй сайхан ээж аавны хэл ухлын тэгээд их сайн малдаа гаргацсан тийм хүмүүсүүд бас одоо залуучууд байна л да. За манай аймгийн хэмжээнд аваад үзэхэд таны хэлдэг үнэ л дээ. Статистикээр аваад үзэхэд зөв нэг 27 мянган машины чинь нэг 40 орчим 35 насны залуучууд гараад байгаа шээ. Бас боломжийн даграад байгаа байхгүй. Гансан дээр. Тэгэл яг өдөр яваад үзэхдээ зөвл одоо манай энэ зүүн байлаанд дэвшүүлсэн гэдэг зөв дандаа хэдэн хөгжүүл малдаа байж байгаа. Яг 100 намын зэгтүүлээ залуучууд нэг очиж одоо юм шиг байна. Тэг ерөнхийдөө тэр маллагч удаар бас жоон хотох одоо тэр тал бол ер нь одоо их л хүндрэлтэй асуудал юм гэж ойлгоод байгаа би. Тэр инженерийн хүн бол одоо Монгол мал аж ахуй өстөн хэдэн хөгжүүл очих юм бол нэгүүд ч мэдгээл л одоо. Нэгүүд ч мэдхээрээр барахгүй би бол шууд хэлж байгаа. Малчтын залуу холоо дуусвал малаан дуусна. Малаан дуусвал Монгол дуусна. Монгол дуусна тэр одоо их одоо төв засаг анхаарал. Энэ дээр бол маш анхаарч ихт болгоомдож байгаа юм байна маа. Тэгээ миний бодлоор бол одоо манайх чинь за улсын хэмжээнд 40 мянган малчин алгасан байх юм. Манайхаас бол одоо 2010 онд орчинд 3 мянган малчин бас залуучууд бас өндөрчөөд байгаа. Тэгээ яг судлаад үзэхдээ зэрэг одоо чинь бас амьдрал өгөөд нэг хэсэг нь одоо уул уурхам гэж явчихдээ ч байна. За нэг хэсэг нь яг бас одоо зуны хөлөвд бол барилга бас гайгүй цалин өндөртөө хар бараг жилд явдсан ч байна. Зэмэржлэг. За тэгээ нэг хэсэг нь хотон зэрэг нь яг одоо аймгийн төмөд хүүхдүүд одоо сургууль бараад болох гэдэг ингээд төвлөдийн багш явсан ингээд иймэрхүү байдалтай байгаа даа. Тэгээд эндээс одоо юу гэж хэлэхдээ бас л одоо хөдөөд залуу малчтыг одоо ажиллах нөхцөлийг бий болгох тэр нөхцөл боломжийг болгох тал бол ерөөсөө бас нэлээд улсын хэмжээний асуудал болгож байж энэ асуудлыг одоо анхааралтай авч иж бас шийдвэр юмсыг давтаж байгаа юм да. Тэр зөвлөдөө тэр олон малчны төв судалгаанаар одоо манайх ч гэсэн байж ингээд энэ олон уус. Бас одоо аймаг бодлого боловсруулах гээд яг танай тэр 3 юуны шигмаар ирдсэн юм байгаа. Зөв. Энийг харин би одоо тэнд өгж болж гэж бодож байна. Манайх чинь уншаад надад ч болох уу? Наадхаас танахын бодлого боловсруулах. Энэгээр бодлого боловсруулах гэдэг байна. Манайх чинь бол одоо энэ асуудлыг чинь нэлээд ярьад модон бүтэн яриад
залуу малчдын зөвлөгөө хийх үү? Аха. Аймгийн залуу малчдыг дэмжих бодлого гэж гаргах уу? Аха. Тэднэрт одоо залуу холоо малчдад одоо ямар арга барил хийж шүү гэдэг асуудал бол яарах одоо мал аж ахуйн өмнө тулгаамж асуудал байна гэж томьёолоод тэгээд энэ 2000 гаруй одоо үндсэн чиглэлд аймгийн үндсэн чиглэлд ерөөсөн залуучуудыг одоо дэмжсэн юм аймгийн бодлого гэж бодлоо. Гэсэн байдлаар томьёолоодсон гэж байна. За нөгөө талд энэ залуучууд одоо яагаад тийм болж бас их амархан шантарч байна гэдэгт нь цагийн сайхан болоо сайхан малч ярагдаж байдаг. Цаг одоо гэдэг нь нөгөө тийг арга барил их дуудагдаж байна. Тэгээд дарга барил болохгүй учраас тэгээд сүүлд халшраад амжиргаан салхтаан зэрэг тэгээд цөөхөн малаа шууд нэгэнд зардсан юм нэгэнд өгч ингээд одоо төвсөр барагдаж яваад байгаа юм л та. Тэгэхээр энүүнийг за аймгийн төвшөнд ч бай, улсын төвшөнд ч бай одоо залуу гэр бүлийг хөдөө тэр мал аж ахуй руу татах ямар арга зам байна уу, ямар гарц байна уу гэдгийг бид нар хайгаад байна л да. Жишээ нь одоо ингэж байна. Саяхан би хар хорны зүүн талаар тэр Жалбаавагийн нутгаар явсан. Тэнд байдал бол яг үнэн байна шагдар сурангуй. Гэхдээ яг хүүхдэн л боловсрол эзэмшүүлэх гэж л ингэж байгаа юм бид нар. Ядахтаар 6 настай хүүхэд сургуульд ордог болсон чинь яалтч байхгүй бол одоо ээж нь аваад бас баг хөхнөөсөө гараагүй шахгүй юм байна шүү дээ эн чинь гэж. Тэр зовлоо ярьж юм л да. Тэгэхээр би энэ дээр боловсролын системд ямар өөрчлөлт оруулмаар юм бэ? 6 настайгаас нь хүүхдийг сургууль суулгах боли биш. Мачтын хүүхдийг 6 настай сургахтаа хөдөөд нь сургах ямар боломж байна уу? Тэр баг баргад их ойролцоо. Баг баргадад нь эсвэл одоо зуны дулаан улирал юм уу? Тийм ээ. Хөдөлгөөнтэй сургууль байвал яасан ч гэж бодох жишээний. Тий. Ийм юмыг одоо бүсчилсэн хөтөлбөрч байдаг юм уу? Яаж боловсруулах юм бэ гэж одоо толгой ашиглаж явна л та. Өөрсөнд нь гэр оронд нь тэр малачууд нь ойр одоо тэр баг нас одоо боловсруулалтыг олгох нь хамгийн оновчтой болондоо одоо тэгэхгүй бол одоо тэр чинь одоо аймгийн төв ороод ирж байгаа сумын дүүрэн сууж байна. Дандаа одоо гэрээрээ буугаал авгаа хөтлөвчж штэ. Тэгээд байна. Тэгээд отрын гэрдээ нэг мөн харахуул байж байдаг. Тийм бас юм. Тэгээ ерөөс энэ малажхуу дээр хүүхдээ гаргана гэдэг чинь бас яг заавч гар гоё төгсгөн одоо оновчтой ч юм уу гүч юм уу. Тийм. Нөгөө гадаадд сургуульд явуулна гэж л одоо энэ төр чинь 12 жил гээд байгаа болохоос биш. Малчтынхаа залуу халааг үндсээр нь бэлтгэн гэдгийг ерөөсөн толгоонд багтаагаагүй байгаа байхгүй юу? Тийм ээ. Бүгдээрээ одоо Англи Америкт суралцж байж л Монгол иргэн болох юм аа. Одоо дэлхийн жишгэл хүрэх гээл одоо сэрмайцсан тэгтэл малаж хуучин шарбууцсан дээр байж байгаа хүүхдийг тэнд нь боловсрол эзэмшүүлээд тэр чигээр нь бүр маллах арга ухаанд нь суралцуулаад ирээдүйнхээ малчинг бэлдэх ийм арга замыг бодох болоогүй юм болов уу гэж үзээд байна л да. Ингээд амьдрал дээр харж яхад бол сайхан мал аж ахуйд ингээл сургуульд ортлоо ингээд 6 7 8 чихтэй сайхан малд элэгтэйс хүүхдүүд чинь тэгэл ерөөсөн 10 11 12 гас хугацаанд тэгэл ерөөсөн тэгээд өвдөрөнгө амьдралд илүү мал аж ахуй өндөрвөл тэгэл ерөөсөн мал аж ахуй бас аргаар бие ямар гараад ингээд явж чадсан шүү дээ. Одоо бол манай малчид бол телевиз тавил телевизтэй, машин тавил машинтай, гэрэл чидэн тавил гэрэл чидэнтэй. Тэр нөгөө зайнаас сурах арга гэдгийг яагаад малчдын гэртний хийж болдгоо юм? Тий. 6 настай хүүхдтэй шинжлэх ухааны дэвшлүүдийг тэгж гоё ашиглаж байна. Тэгээд байж болно. Одоо дээр үеийн тэр явуулан багш гэл ажиллаад тэр хүүхдүүд ингээл бичиг хүсэг тайлал яваад байсан тийм туршлага манай Монгол бол биш шүү дээ. Тийм байдлаар үтсмэр байна. Тэгээд манайхан бас нөгөө нэг талд нь болохтой зөв энэ бас хэрэгтэй байж магадгүй үндсэн чиглэлдээ бас тусгацсан. Аяраас энэ тэр нэг өвөг дээцэнд мол молгоны уламж дарга барилыг одоо сайн мачтын туршлагыг бичээд залуучууд намсгараа болгож өгье. Ялангуяа одоо цагийн хатуг тэр яаж эдэрсэл багтаад авдаг тийм уламж даргад молоны сайн тэр зудлагч зуднаарч одоо гайг авч гарцсан зөндөө биш шүү дээ. Тэднүүд дарга барилыг залуучууд эзэмшүүлэх юм бол бас бага эдэм улаан зудан талчихгүй улам шалдарч байна. Тэгээд мал нөхцөл ингэж явж шүү дээ. Нэг тийм асуудал байж байгаа. За тэгээд бас ингээд хөдөөгөр явж хахад сайхан хүүхдүүдээ мал аж ахуйдаар өсгцэн зөмөр хүүхдүүд нь сайхан одоо малтай тийм зузунд байна шүү дээ. Байна сайхан. Ясаа одоо ингээд бүр дээр яваад бодож байла. Чимдэрж байгаа гэл нэг одоо гавьяадаг гэсэн сайхан хүүхдүүд нь одоо зүгээр мянга малтай одоо
аймгийн авраг улсын авраг гэж ярилцсан. Тэгээ шүү дээ. Бүгд амьдрал сайтай машинтай телевизтэй дутастай. Тий. Ерөөсөн дутах юм л гэр орон гэх сайхан байж байна. За та бас мэдэн дээр алтан төлөв эзэн Ардна гэдэг нэг хүн байж байгаа. Тий. 6 бэнттэй 6 хүнтэй юм байна. Ямар сайх. Тэгээд ер нь 6 мэнд нь за 3 тустай гисэн бас мал хос ит. Бас л одоо нэг төгсөн мал та. Тэр удмын малчид залгаж байгаа ч сайн. Тэгээд гэртээ одоо сайхан 3 банд байж. Тэр. Юусэн тэр нэг сургуулиар хүчтэй дамжуулаг сайхан малаач хот юм яатсан. Тэр өвгөн аль өргөмөл байсан юм байна. За. Арднагаа гэдэг. Арднагаа юу? Ингээд ярьж хахад. Тэгээд ерөөсөн нэг тийм өхөртэй адил өргөж илдэ. Тэгэл одоо хотноос нь сүүлээ хүрэлтэж яхад түрүүч өхөрнөөс нь орж яадаг. Тийм бол өхөртэй адил. Тэгс Арднагаа чи нөгөө алтан туглаар тэгсэн. Манай төлөөлөл шагнал авсан. Тэгээд тэр өвгөн башаад өхөртэй. Одоо ингээд бас л 200 гац хөхөр битчих. Тэгээ би асуулаагүй танайхаа одоо энэ 100 модонд яасан гэсэн чинь түрүүч нэг 2000 2003 оны 100-д бол хүрээ гэдэг нэг хэдийг хөгсөн. Тэгэл манай бол их туслах одоо бол ерөөсөн сая 100-д бол манай хүрээ нэг ч хөөг. Энэ өвгөргүүд бүгд ерөөсөн том байгаа л хөгсөн гэж. Тийм болтол хүүхдүүдийг бүр малч болгоо сургацсан. Эдэртэй жилийн даалгав бэлчээрийн даралгав гэдэг. Тийм одоо сайхан хүүхдүүдээ малчин болгож байгаа хүнийг бас урамшуулах. Жохом засах юм бодлого байх бодож За байгаа. за. Бид хоёрын нэвтрүүлгийн хугацаа өгөр дуусч байна. За Өвөрхангай аймаг цаашдаа малчтын залуу халааг бэлтгэх талаар өөрийн бодлогоо боловсруулна гэж байгаа. Ингээд бид цаашдаа хамтарч ажиллах гэж найдаж байна. Малчин сувг телевизийн Монгол малчин нэвтрүүлгийн энэ дугаар үгээр өндөрлөө. Баяртай үзэгчтэй. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Малчин сувг телевизээс бэлтгэе явуулдаг Монгол малчин зурвал нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг Бор хөтөл гэдэг газраас бэлтгэж явуулж байгаа юм. Бор хөтлийн хаваржаанд Баянгол сумын Өлзийт багийн малчин Баян мөнхийг хаварж иж байна. Залуу малчин Баян мөнх бол аймгийн сайн малчин. За малынхаа чанар чансаагаар бол орон нутагтаа манлайлж яваа ийм бол залуу малчт байгаа юм аа. Тэгэхээр энэ жилийн цаг сайхан байгаа үедээ сая замд адуу мал гэж намраараа л оноотой тархам харагдаж байна. Энэ жилийн цаг сайхан байна. Өвөл их сайхан өвөл болж өнгөрсөн. Хавар их сайхан байна. Одоо мал төлөлөө дид дунд орж байна да. Танайх чинь за Баянгол сумчуугаасан хониороо улсад дээгүүр ордог. Танай мал ер нь оны эцсээр хичнээн толгой мал тоолуулсан бодбогийн харьцаа ямар вэ? Бод зөвтөр. Бог төрөгдөв байна да. Энэ жил 1130 хэдэн толгой мал олсон. За. Хонь 700 800 төгсөнд. Говийн чинь ямаагаал их өсгдөг. Танайх чаашгүй харин хоньонд өлхөө өсгдөг. Тий. Сүргийн бүтцгээд яг тэрүүнд барилах ус бодлоготой. Ааха. 3-1-ээр ямаага. 3-1-ээр. Хуучин уламжлал ер нь тийм байсан гэж ярьдаг байна. Хоньны одоо чанар чансаа танай одоо мал зүүч нар чинь бол манай Баянгол сайхан хоньтой энэ тэр дотроо ингээд бас энэ Өлзийт багийн нутагт их сайхан хонь бий гэж яриад байгаа. Тэр ямар онцлогтой хонь байдгийг танай байна. Баянгол нар төвчлийн хонь гэж яригдж байсан хонь л одоо Баянгол омгийн хонь батгах гэдэг хонь л дээ. За. Юугаараа өөр мөцөөр юм байдгийг. Тийм мах өхний чиглэлийн гаралтай л гэж хэлэх хонь л. За. Ноос бол ноолуулга талдаа. Тийм л байна. Ноос гарцна л хэрэг. Ноосны гарцна хил 500. Дундаж. Тий. Хил 200 хил 500 тэр хвцаал. 800-аад хонь гэхэд одоо жилдээ энэ ноосны одоо дотоодын үйлдвэрлэлд ноосон тушаа бол бас урамшуулдаг шүү дээ. Тий нөгөө Монгол бол үндэсний хэлбэрээр хэрэгжиж байгаа нөгөө ноосны урамшуулгад килограмм тутамд 2000 төгрөг олгож байгаа. Тэрний
хил 200-аар нөхөн 7-оор бодож байгаа л да. Тий. Тэр уншаал юм бол авч байгаа. авч байгаа. Авч байгаа. Тэр бол одоо маш тод бас тодорхой хэмжээний тус нэмэр болж байгаа биз? Тэгэлгүй яах. Урам өгч байгаа биз дээ. Өглөө яах. Би ягаад урам гэж яриад байгаа юм гэхлээр сүүлийн үед энэ төрийн бус байгууллагын судалгаагаар бол сүүлийн 2 жилийн дотор 35-аас доош насны 40 мянган малчин төв суурийн юм уул уурхай бараад ижээ. Малаж чугаас хөндөрчээ гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа л да. Тэгэхээр одоо залуу малчдыг малаж чугай дээр нь доктор суурьшилтай ажиллуулахын тулд ямар ажил зохион байгуулмаар байдаг юм бол гэж бодож ил тэрийг асуусан. Тий бас одоо шинэ жилийн мөстэй гаргаж ирэхэд төрөөс бас бодлого хэрэгтэй болох байх. Эргүүлж одоо төв суурин газар орцуулсууд эргүүл гаргаж ирэхэд бол нэг санаа гараад ирэхгүй сайн дэмжлэг өгч ажил гарч ирэх байх л та. Тийм ээ. Ямар дэмжлэг баймаар байна. За одоо бол ноосон дээр дэмжичлээ. Тий. Арьс ширэн дээр дэмжичлээ. Дандаа ингээд бэлэн мөнгө өгч дэмжиж байх юм уу? Өөр арга зам байх болоо ер нь. Өөр арга зам бас байх л та. Яавал дээр бол. Энэ малчдын боловсрол хүүхдүүдийн сургууль соёлын асуудал. Тэгээ нийгмийн асуудлыг сайн шийдэж гарч ирэх болов гэж бодоод байна би бол. Тийм ээ. Зөв. Хуучин ч бас нэг эмч багш нарын хөрөлцөө муу байхад хөдөө орнот ажил бол юу вэ сайлын үнэ өгдөг ч үлээ. Тиймэрхүү тал байсан да. Тэр үед. Одоо яг ингээд төв суурин газар орцсон залуу гэр бүлийг яаж одоо энэ барагтал давцрах вэ? Юугаар хуурах вэ гэх юм одоо тийм ээ. Нэг л тийм юм хэрэгтэй яа да. Тий. Түүнээс гадна сургуулийн хүүхдийн асуудал бас хэрэгжиж байгаа юм аа. Одоо 6 настай хүүхэд сургууль суухлаар ээж нь аваад төв рүү ордог. Тийм тал байна. Байна уу? Танах одоо хичнээн хүүхэдтэй багжуулна. Манайх 3 хүүхэдтэй. Баг нь одоо энэ жил 6 дахь ангид сууж байна. Том болцсон юм байна. Ер нь 6 настай хүүхдүүдтэй айлууд аль хэрвээ танай нэг энэ тэр байна. Ээж нь сургууль руу төв рүү аваад тэгэл ээж нь аваад явна. Тэгэл нэг хүнлэр нөтөдөл талуулж байгаа шүү дээ. Энэ асуудлыг энэ хаасаагүй байгаа. Тэр энүүнийг одоо хүүхд нээж автайгаан цуг тэгээд малаж хой дээрээ тэгээд эрдэм сурдаг ийм одоо нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ? Юу гэж бодож юм чи ер нь? Тэгээд одоо систем итгэхгүй нэ. За ингэж байна л да. Би одоо нэг үндэсний радиогоор бол би 20 гаруй цуврал нэвтрүүлэг хийж байна. Яг энэ сэдвээр. Тэгээ яг энүүхэн дээр ихэд бол 2 янзын гарц ярьж байгаа улсууд. За. Нэг нь бол одоо гэрийн сургалт явуулдаг байх. Гэр цэцэрлэг, гэр сургууль гэдэг юм одоо. Тэгээд тэр нөгөө өвлийн хүйтэнд биш. Зуны дулаан цагт тэр 6 настангуудыг сургадаг байвал дээр юм гэсэн нэг ийм санаа байна. Нөгөөх нь болохоор өвөлдөө сурдгаараа сураг. Ерөөсөн сумыг дотор байраа сайн ханга. Тэгээд дээрээс нь нэг асрагч байлгая. 1-2 дугаар ангид нь гэсэн ийм санал бас ярьж байна болж ил байна. Аль нь дээр байна? Тэг асрагчтай байх нь зүгээр ч юм уу? Тийм үү. Тий. Би бол заримдаа гэр сургууль гэхлээр бас нэг хүрдэн төрч нэг үе бас тийм ээ. Одоо ялангуяа говь талын нутагт бол таруу байр. Тий, таруу. Тэр айл болгож хичээл заах бас хэцүү. Тэр талаас нь хөндөлттэй болох. Өвлийн хүйтэнд гэхлээр бол эдийн засгийн талаас үзэх юм бол малчин өрөхөд бол бас нэлээ хүндрэлтэй юм гарч байгаа шүү дээ. Тэгнь. Эдэж хоол 2%, зууг тоогоогоо 2% юм болгох хэсэг болчихж байгаа. Сорин хөдөө хэлтэл хамрагдаж байна. Иймэрхүү зүгээр гарц байдаг болоогүй гэл хайгаад явна л да. Үнэхээр бол энээс болоод малчдын залуу халаа цөөрж байна. Төв суурингаа жилж гэн гэдэг нь бол тодорхой юм байна. Түүнээс гадна танай энэ гэрээр дүрмөлгөөтэй байгаа одон металлуудыг харж байхад энэ шилмэл мал гойд ашиг шимтэй малын өсгөлөн хөдөлдаанд одоо улсын оролдоонд тэргүүн байрч авсан, дид байрч авсан ийм үзүүлэлттэй юм байна.
Тэгэхээр танах ямар малынхаа одоо ашиг шимээр ингэж гойд ашиг шимтэй гэдэгт шалгаж байдгийг яг амжилтууд нь одоо хэд ямар шүү зүйл дээр гардаг. Энэ жил малын дүрдэлд 90 жилээ болж хөөдлөө одохт хилмэл үүсгэн хөдөлтөй болсон. За. Тэгээд би өөр зориг үз явж эндээс бас баян улсын хоньны амаг бодлогдох чуга гэдэг үднээс ч юм уу. Тэр урдлын медаль авсан манай хан тэргүүн барьжсэн л дээ. За. Юугаараа эзэлдгийн тэр чинь энэ нутгийн хан гэдгээр. За. Ширүүтөр нас нутгийн хан гэдгээр. Тэгээд тэр чинь Энэ амдын жингээр 84 болгонд татсан нэг байна энэ жил. бүдөө юм уу? Өдөө мэн. За. 84. Тий. Энэ жил улс хамгийн их чинь дарсан. Тэгэл нөгөө бусад үзүүлэлтүүдээр. Тэр юу ордог юм бол. тэр өндөр нам нөгөө одоо хэмжээс байгаа л да. Тэгээ урт өндөр гээд. Тэргээр. За. Тэгээ нэг дөрвөлжин төрийн талбааны тэмдэгтэй. энэ дандаа орон нутгийн. За. Энэ дундтлын энэ хангаан бус гэсэн энэ нодноо урангад болсон хангаан бусын бас хилэн оролтонд төрүүлсэн юм яг тэр алтан медаль. Тэгээ бусдууд нь болохоор манай гэр бүлийн хүний цагаан эдээний За. авсан медалууд байна да. Сайхан цагаан эдээ хийдэг юм байна тийм ээ. Тэр дээд байр гэсэн нь болохоор манай энэ жил одоо энэ сая хэдхэн хоног өмнө хорголсон 11 дэх хорголж байгаа 33 хор гаргаж байгаа нэг хоног байна. Хөө ямар сайхан. Тий. Тэр хань нөгөө толирхой шанар гэсэн үзүүлэлттэй дээд байр шиг л авсан. Тэр юу юм тал. 11 хорглаад. Тий. 33 хор гаргаж. 33 хор гаргаж байгаа. Эхлээд байдаг. Эхлэнэ. 2-оор 4-өөр 3-аар л гарна да. Тэгээ 3-аар 4-өөр 3 удаа гарсан. Тэр үнэш одоо хургын тижээх гэж бас хоёрхан хөхтэй юм 4 ам ачлаар чинь Тэгээ болгоно яхаа тэгээ болгоч шүү дээ. огжиж яг Өөр их сүттэй ань би хондох сүттэй. готер. Хөхмөх нь ямар нөхшөл өөдтэй юм би. Сайхан. Одоо нас болсон юм. Энэ жил одоо төлөх хичнээн хон байгаа. Төлөлтийн явц ямар байна? Жил 300 танд төлсөн. За. Төлөлтийн явц одоо 70-80% болчихж байна. За. Төлөгчж байна. Цаг сайхан байгаа юм чинь мал жилвтэй. Сайхан байна. Мундаг байна. Энэ жил хөдлөс ярих юм алгаар. Ихэр болон тоо юу? Ихэрлж байна. Нуурчныг бодвол ихэр бас тийм халан биш үү жил гайгүй. Олон ихэртэй байх бас цаг хүнд бол хэцүү байх. Хэцүү. Одоо бол сайхан байгаа юм чинь. Хоньны ихэрл ерөөхдөө гайгүй л дээ. Ямар насан дээр. Говь хээрийн бүс нутагт ч одоо өвлийн бэлтгэл гэж юу хийдэг вэ? Хангайхан ч яг хатаад пресслээд манай говь одоо малаа сайн даргалуулна да. за тэрний өөрөө өвлийн бэлтгэл. Гол нь тэр. Ер нь түрүүчийн 2009 10 оны ч байдаг юм уу? 2001 оны ч байдаг юм уу? Томоохон нутаг дэвсгэр хамарсан сөрхий зодорхон боллоо штэ. Тэгсэн. Тэр үед ер нь танаахан яаж орж байсан? Сүүлийн зодонд ч нэг 80% яларсан доо. Хаашаа зүйлийн хойдолд үлдсэн. Зүйлийн хойдолд. Тий. Гэснээс ер нь дотор нүүдлийн нэрвч айл хэр хийдэг үү? Хийн. Сайн. Тий. Бэлчээрийн дааз хөрөлцөө гэж их ярьдаг болсон доо одоо энэ рүү л гайгүй байдаг уу? Бэлчээрийн даасны гайгүй. Ер нь сумын хэмжээнд 40 100 мянган мал хатуулж байх тийм багтаамжтай энэ төргээд үнэлгээд өгнөлт гаргасан байдаг болов би байв. Тийм малын тоогоор нутаг үсний ойгод манайх бол бас дац хэтрэх тал руугаа дээр бол энэ зуднаас өмнө л орж исэн л дээ. Одоо бол гайгүй. Одоо бол гайгүй. Ажилч малчны ахуй орчин үнэхээр нүд булаан. Цаанаа л нэг нүнжигтэй. Айл гэрийн өнгө эхнэрийнх нь айлзан ажил үйлсээс л хамаардаг. Тэгээд ч монголчууд нөхрийнх нь нэрээр орж эхнэрийнх нь нэрээр гардаа гэлцдэг. Малчин ээжүүд ч огдоон энэ л сургаалаар өсгөж хүмүүжүүлдэг билээ. Баян мөнхийн эхнэр зосон хүүгийн мөнх жаргал Өвөр хангаа аймгийн Хужирт сумын гаралтай бүсгүй. За одоо би Баян мөнхийн гэргийн мөнх жаргалтай уулзаж байна. Тэгэхээр
би айлын эзэгтэйг бол үндсэндээ одоо тухайн айлын сангийн сайд ч юм уу, ерөнхий сайд ч юм уу нэг тэр зэндаанд л аж ахуйн талын бодож явдаг штэ. Одоо ингээд 1000 гаруй малтай айл, за 800 гаруй хоньтой энэ дотроос гэхэд ер нь буянт малын буян ихтэй жилийн ашиг орлого юунаасаа олж байна уу? За жилийн ашиг орлого гэх юм бол одоо хавардаа үдэд одоо ямааныхаа ноолуур тэгэл ноос цагаан эдээ юмнаас л хамтаа. Цагаан эдэний одоо олон сайхан медаль тэмдэгтэй юм байна. Ер нь хичнээн төрлийн цагаан эдээ одоо ингээд тавхан дээр байж байгаа чинь хээтэй тогоо цагаан чи юуны харуулв? За энэ бүгд л одоо ямааны харуул тарагны тий. Тэр шаргална. Шарлан ч гэсэн ялгаагүй ямаа. Ээзгийн ч ямааны. Манай хажныг хоныг цагаан шар хоёр харуул гаргаж шийд. За энэ болохтой зэрэг яг нөгөө ундаалаад тогоо нэрээд тавьсан арц. Тэр энэ мөн ялгаа байхгүй л дээ бас чихэртэй тэгээ бас цөрм гэсэн юугаар л. Цөрмний харуул цагаан нь. Тий. Тарагны цөрм тэгэл янз бүр ил ундааны ич. Жилд одоо хичнээн гүзээ тос авч байна. Танаа чинь өрмөяд ээзгээтэйгээ холж энэ хангайхан шиг ээзгээтэй тос хийдгүү. Ээзгээтэй тос хийн. Жилд нэг 3-4 гүзээ тос авчт юм уу. Манайхан ч юм бол ингэж хоньо саана гэж байхгүй. Хонь бас жоохон тийм зэрлэгдэлтэй. Тийм үү. Одоо ямаагаал саанда 7 сарын 10 түргээл тэгэл намар одоо 11 сараас сүүл хүртэл ямаагаас. Ямаанаас алж угаасаа их урт сайл шүү дээ. Тэгээд цагаан эдийг аль хэр борлуулдгийг манайхан ч зарим цагаан эдээд зарлаа гэдэг байс одоо нэг зах зээлд ороод айгу болж явах шиг байна. Зарим улсууд ч яг ахтай бол Улаанбаатар хүнтэйгээ хувааж тэ дуустаа гэж сууж байдгийг гол орлого одоо ямааны ноолуур өснөөс л гэж байна. Малыг бас заазлах мах болгох асуудал бий юу? Байгаа бах. Ер нь бол амьдаар нь л борлуулах туфтаа да. Намартаа өдөрт хавардвал 90 хоноо. Ингээд улсууд ирж авдаг юм уу, та нар чинь дүүрээ тавьдаг юм уу? Ирж аавна. Цагаан эдээ борлуулах, за махаарч гэсэн одоо тусгай гэрээтэй байгуулсан сургууль цэцэрлэгч байдаг юм уу, одоо хүн эмнэлэгч байдаг юм уу, сумын төв дээр байгаа тийм борлуулдаг хилцэлтэй гэрээ тийм юу нэх ягаагүй ах өөрийн тухай өөрийнхөө юмд тэгэл одоо жишээ нь юм тавгийн харуул тэд тэгэл хүмүүс ч яаж тэрнийхээ дагуугаар л өөрсдөө өгдөг. Тэрнээс гэрээ хэлцээр тиймээс юм л байхгүй. Ер нь багцаагаар ярих байхтай зүгээр яг ингээд бүрдгээд тооцоолоод тим юм 40-оор зарсан, тимд зарлага нь одоо 40 болсон гэдэг жилийн одоо санхүүгийн дүгнэлт гаргадаг уу та нар? Төдийг олоод төдийг зараад малаачгуудаа төдийгөр хөрөнгө оруулалт хийлээч гэдэг юм уу? Өвсдөж ял хөдөлж авлаач гэдэг юм уу? Тийм юм хийх. Гэх үү. Тэгэхэд ер нь цэвэр ашиг ойролцоогоор хэд гарч ийн жилд? Яг цагаан эднэс гэхтэл үү? Ерөнхийдөө юмнаас л. Гайгүй юу гарна шүү. Тэгнэ үз. 3 хүүхэдтэй гэсэн үү? 3 хүүхэд. Хүүхдүүд томчуулна. Том нь одоо цэргийн албанд явсан энэ жил намар 10 сард. Хүнд таруулаг Улаанбаатарт. Дундхан соёл урлагийн сургуультай хөгжиж байгаа. Бага нь 6 дугаар ангид дунд сургууль. Олсон ашиг хүүхдүүдийн сургуулийн төлбөрөөс ахуулаад цааш нь хийдэг бичтэй. Хийн бас дор үртэй данс юутай тэгэл хийн хүүхдүүдийн. Бас нэг минийх ярих дуртай, ярихч байх тэ шүүмжлэх дуртай юм бол сая гадуур мотоцикл пажигнахлаар л санаанд орж ирж байна. Одоо морь унаад мал хариулдаг хүн цөөхөн болж байна. Танаахан ер нь нүүдэл суудал мал хариулахдаа ердийн хөсөг хэрглэж байгаа юу? Хэрглэж байгаа аргалчих. Сая 2 хоногийн өмнө морьтой байж гал тавьсан. Барьж амжаагүй л. Одоо бас ерөнхийдөө бол мотоцикл болсон байна шүү дээ бас. Харин тий саяхан сумын төвөөс нааш ярьж явахтал мотоциклтэй хоноо эргүүлээ. Тэр байтугай би Сэлэнгийн Баян голсын нутагт
байна уу да энэ чинь тархны хонгорсон минут гэдэг байна уу? Эмээлтэй морин портер дээр аччихсан явахыг харах юм. Тэр чинь бас эвгүй байх. Хиндэж байгаа. Тэгээд тэгэхээр одоо адууны хэрэглээ гэдэг юу болох нь вэ гэж санаа зовоод байна л да. Тэгээс ачааны машин одоо ундаг ордуунаач хэрэг боллог үл яах вэ? Тий. Тэгтээ мал хойдоо бол арай тэгмээргүй л. Харин ч. Ана хатуу олон тоо. Гайгүй тааттай. 100 ариг хин. Ариг. Мөр үйдэг юм даа. Гүйк. Ста тэр чинь нэггүй юм. Ирээдүйд одоо ингээд 1000 гаруй малтай улсууд цаашаа өсгөх, хөгжиж дэвжих. За чанар гэж ярихлаар бол Баянгол хон өөрөө танаа нутгийн брэнд юм байна шүү дээ. Тэр тусмаа танах чинь Баянгол онгийн хоньны яг цөмсөргөн танахыг гэж явах шивдэ танаа мал зөөс нар чинь. Тий. Цаашдаа ямар бодолтой явдаг вэ? Ер нь бол тэгэл бас их олон мал чинь бас хүнд. Нэг 2000 гатал байрна л гэж бодчих нэг их. Олон малтай гэхлээр одоо туслах малчин гэж яригддаг шүү дээ. Тийм хүн амтан авдаг уу танаа? Сая энэ хавартай нэг хүн авсан. Сая тий аймагаас нэг хүн аваад. Нэг сар болно гэсэн. Тэгээ эргэж нь харчаад бас нэг яма самхын үеэр ирнэ л гэжсэн. Одоо байгаа. Одоо байгаа. Ер нь тэгээд тийм малчидтай чинь ямар журмаар ажилладаг юм бэ? Одоо аман гэрээ хийдэг юм уу, бичгийн гэрээ хийдэг юм одоо засаг даргачин хажууд байж байгаа ингээд туслах малчин, эзэн малчин, засаг дарга гурвын хооронд гурвуулсан гэрээ хариу услага тооцох, үүрэг хүлээх энэ гэж юм байх уу? Манайс юугаар л одоо энэ хаврын улиралд бол одоо 300 мянга л гэж тийм юу гарсан байгаа. Цайлан. Тий. Тэрэн дээр нь яг хөө тэгэл бид нар өөрсдөө хоолунд юм нөгөн л гэж авчирсан сайн манай байгаа хүн бол. Маллах дуртай юм байна уу? Ажил ямар юм? Дуртай юм байна их сайн. Баянгол хоньны цөмсөргийг эзэгнэж байгаа аймгийн сайн малчин Баян мөнхийн ажил үйлс өдрөх амжилт бүтээл өрнүүн байгаагийн цаад учир утга нь удам сайтагийнх бүлгөө. Түүний аав Монгол улсын сайн малчин Ядам Сүрэнгийн Чулуун Батбай мал өсгөх, малчнаа сургах хоёр дээр өөрийн бодолтой явдаг хүн. Мал сүргийн олон болохын жишээгээр тэрэндээ хүчрхгүй самардаг гэж байна. Тий. Одоо минь малчин одоо манай баг бригад ч одоо шигөлөө сомч одоо энэ жил 18000 малчин болтой боллоо л гэж байна. За. Тий. Бүлтехник гэсэн байгаа л бүлгүй тал нь дийлэг байна. Ер нь тэгээд энэ малдаар ажил хүний яаж ажилламаар юм. Мал олон болохны хай. Мал одоо тэргүй өсөөд ирж яваад энийг дийлхэн байж хажил амх шүү. Ааха. Тий. Тэгэхээр нөгөө малчтын залуу халаа гэдэг нэг яриад залуу халаа гэдэг чинь одоо хойш хөлчөөд залуудаараа залуу халаа гэдэг чинь эргээд онохдохгүй талдаа болчихроо одоо тэгээд яаж бэлдмээр байна одоо? тэр ч одоо ерөөсөө Хангалтын галсангийн нэг шүлэг байдаг шүү дээ. Юу вэ? Дээлийн даахаар болсон цэрэг таваа явждгийн дээврийн даахаар дээлийн даахаар болсон сургуулаа явждгийн дээврийн даахаар болсон цэрэг таваа явждгийн гэж тийм ээ. шиг тий. Одоо тэр сургуульд явсан цэрэгт явсан улсуудыг малажхой дээр нь яаж авчруул дээр болоо. Энэ ч одоо ер төр засагтай л гэж л наашин татхалаар хэмжээл аммаар байна. Яаж урам татдаг үлээл гэж би бодоод байх юм. Урам л бодоод харин байна. тий урам л бодоод. Тий. Урмаар тэтгэхээр урмаар тэтгэх нэг үг үү тийм ээ. Тий. Тэгэл одоо ер нь барилга байшин талаадаа гошуурчраад аргач чүү загсээлийн нөхцөлд хэдэн мөнгөний ороо тэрийг дөтөө болохыг л амтэн замтаа тэр зөвшөөрөх гэж байна л да. Хамгийн гол. Малчуудаа тусаа хайрлал тэрийг мундаг сүргээ ойлгож чадахгүй малд наалдахгүй болсон хоо яаж вэ? Харин тийм ээ тийм. Наалдж байж л малын хишиг авна болохоос зүгээр ярьсан хөрсөө малчийн хүнд тавьдаг шүү дээ. Малд наалдсан хэсэг нь бас сэтгэл зовоож байгаа нэг юм бол энэ морь мал тэмээ энэ ердийн хөсөг хэрэглэх морь мал унах энэ тэр жаахан ховордоод байсан байна. Тий. Энэ юуны хөх бод нэг хэсэг сүргийн цоврлоо. Тий үхэржилээ. Тийм учраас хаалууднаар тэгээд ч одоо ерөнхийдөө тэрэнд эдэлж хэрглэж байдаг бод муулын тоо цоврлоо. Тэгээд арай дөхмөд татаад л одоо нэг яв ндар л одоо мордоод хөхийг хэлээж л одоо хүлээл байна дээ ерөөсөө. Тий. Энэ ч бас сайнгүй дээ. Сайгүй. Чи одоо чи
хаанаас яасан жижиг бодмолоор хариул гэсэн захиас татанат юм чинь. Тий. Тий. Би бодохын хоньны мор гэж хамгийн гашин номхон ийм л юм байдаг да. Тий. Тэр хэд гашин номхоноор болж байгаа юм биш. Тэр хэд хөлийн удаа тусгатай. Баргалт буусан газар хазар мустаа тавьчихмаар гэдэг чинь хоньны хүний жиг унаа гэдэг байхгүй ячихгүй. Харин байхгүй. Тий. Тэр ч одоо нэг шорт хийсэн моциклтай чинь яаж хоньны мор тэр хоёрын хурдыг бодглохлоор яагаад түүхгүй гэсэн. Харин тэгээд одоо харин тэгээд өдөргөдөө байгаа хүмүүст яах вэ гэдэг шиг одоо харин хариуг бараад чив тонцтой жирэнгөө барж. Нэг моциклтай сайхан байгаа. Аа байгаагүй. Тэр энэ тэгээд ганц чад байх юм биш шүү. Тий. Яг хоо над чи одоо хүн болсон ч одоо дөрөв жоохоо очоод асаагаад мартаж явж одоо дараагийн одоо хөөхтүүд ихтэй гэж явтай хүн дээр идэх юм бол ямар зохимжгүй болж шүү дээ. Харин тий болохгүй шүү дээ. Юуруу хөөхд цаашаа өргөжөөд хүн олон болоод байна. Тэгээд ямар хэрэг вэ? Тийм байх. Энэ талаар та одоо хөөхд багчуул да залуу малчтаа хэл сургаж байгаа. Одоо үед хөөхтүүдээ яг хөрхийн нэг одоос хотсон чон атомны хөрөнгөлөг шиг хэд урыг байгаа. Тэвнэт. Одоо хэлдэг. Одоо ингээд малан төлөөж яг та нартаараа хөнгө юу юм. Одоо ингээд мөрөн читэрлүүд наасаа ч болж байх шиг хамгийн сайн байхгүй юу гэж. Эдгээр дуртай. За их үзэгчдээ Малчин телевиз Монгол малчин цовруул нэвтрүүлгийн шинэ дугаарыг Өвөрхангай аймгийн Баянгол сумаас бэлтгэн хүргэлээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа. Богд хаант Монгол улсын үеийнхээр бол Сайн Оян хаан аймгийн Үйзэн бангийн хошуу. Одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сум жинхэнэ тал хэрийн бүс нутгаа. 1924 онд байгуулагдсан энэ сум 90 жилийнхэн ог тэмдэглэх гэж их л ажил өрнүүлж байгаа болол та. Сумын төвийг гаднаас нь харахад айтайхан цэмцгэр. Дэлгүүр хоршоо, буудал суудал, гэр хорооллын хашаа годомж гээд гайгүй эрен бицэгцтэй. Бид сумын засаг дарга Алгшагийн мөхөттэй уулзаж сумын ажил төрлийн талаар товч мэдээлэл авлаа. За ер нь бол Баянгол сум маань 2009-аас 10 оны зудны дараа бол нийтдээ нэг 97 толгой мал тавьдажсэн. Өнөөдөр 2013 оны жилийн эцсийн мал тоолгоор бол 217 мянга хүртэл өссөн. Хуучин одоо 12 оноос 45 мянган толгойгоор өсөж 18 мянгад малчинтай болсон юм бас хамжилттай он байлаа 2010 он. За хамгийн бас олон ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үндсэндээ 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн жил байсан. За мал төлөлт маань одоо нэг 60 гаруй хувьтай явж байна. Цаг сайхан байна. Мал одоо үнэтэй сайхан орсон. Малчид маань сэтгэл тэнгээр цаг дулаан учраас малын одоо жилб орц сайн байна. За бас өөр нэг асуудал болохоор Баянгол омгийн хоньны асуудал байгаа. Бид нэр 2007 оноос манай одоо аймгийн хөдөө аж ахуйн газрын мэрэгчлэн Яндан сум бах маань бас энэ чиглэлийн энэ омгийн хоньны судалгааг бас хийж өнгөрсөн жил хөдөө аж ахуйн яамнаас мэрэгчлэнүүд нь ирж одоо судалгааны үр дүнг бас төсөх хэмжээнд тооцоод явсан. Үнэхээр одоо үр дүнтэй байгаа. Судалгааны үр дүнгээр бол 2014 онд буюу энэ 90 жилийн өмнө энэ ажил маань бас биелээ олно гэдэгт итгэлтэй байгаа. За энэ Баянгол омгийн хонь бий болсноор бол Баянголчуудын орлого нэмэгдэнэ. Дээрээс нь Баянгол сумаа бас одоо нийтэд сурчлах мэдээлэх юм боломж олдож байгаа.
За мэдээж одоо ноос үснийх нь хувьд бас ахицтай байх одоо баталгаажиж гэх юм бол малчтын ахаад нөгөө талд нь бас махнаас гадна ноос үсэн дээр бас урамшуул авах тийм боломж олдож байгаа гэж бас хэлмээр байна. За тэгээд ой хүрээний түрүү бас яриад өнгөрсөн. Ер нь бол ойтой холбогдуулаад бас иргэд маань их сэтгэлээсээ хандж байгаа. Бид нар Улаанбаатар хотох нутгийн зөвлөл, Уурангай аймагт нутгийн зөвлөл, за Сумынхаа нийт иргэдэд бас хандсан. Иргэд маань бас их сайхан сэтгэлээр хүлээж авч бид нар ойхон хүрээнд өөрсдийнхөө боломжоор одоо оролцох болно гэдгийг хэлсэн. Олон хүмүүс санд юм өгнө. Бид нар бол харин тэгтээ бүтээн байгуулалтын ажилд их оролцох сонирхолтой байгаа. За нөгөө талд нь бас ой маань бас 7 сарын 20-21-нд зохион байгуулахтаар бид нар төлөвлөсөн. Тэгэхээр бас энэ ташрамыг ашиглаад Баянгол сумтай одоо хүн болоод сэтгэл зүрхээр холбоотой тэнд ажиллаж амьдарч ирсэн бүх хүмүүстэй Баянгол сумынхаа түүхэн 90 жилийн ойд хүрэлцсэн эрхийг урьж байна. Баянгол гэдэг нэрийг би Баян тал нутгийн дундуур урсах ангийн голоор төслөн ойлгодог юм. Энэ сумын эдийн засгийн гол бааз нь мал аж ахуй, түүний дотроос хонин сүрэг. Хонин дотроо гойд ашиг шимтэй хонь үржүүлдэг хэсэг айл байдаг гэжээ. Түүнийг нь үзэхээр бид өглөө эртлэн мартлаа. Их талд нар мандлаа. Тэнгэрийн хаяатай нийлсэн их талд алсын алсад ганц нэг айлын бараа үзэгдэнэ. Дагналтайн дэрэс шугуй. Алтан тал хонин сүргийн орон. Ангийн голын эрэг дагсан энэ нутаг жухамдан хонин сүргийн бэлчээр нутгаа. Үүзэг ангийн хушуу нутгийн хонь товир биетэй махноос аривантай гэж дээр үеэс ярилцдаг байлаа. Зарим нь бүр Манжин хааны үед тэгж яригддаг, шилэгддэг байсан юм гинүлээ гэж хуучлана. Өнөөдөр шигсэн энэ нэрэн дуурцгасан хэвээр. Хот хороонд нь ороод үзэхлээр үнэхээр өөр юм аа. Өвөрхангай аймгийн Баянгол сумын Үлзийт багийн малчин Чулуунбатын Баян мөнхийг сумын төвөөсөө урагш ангийн голын зүүн сав бор хөтөл гэдэг газарт хаварчиж байна. Хаврын хонь гэхэд үсчиж бутарсан эмнэг адуу шиг л амьтд. Баян мөнхийн ав Чулуунбатгай 1980-аад онд улсын сайн малчин цол хүртэж байсан ажилч хичээнгүй малчин. Түүний удмыг залгаж аваа Баян мөнх эхнэр зосон хүүгийн мөнх жаргал хоёр жинхэнэ удамт малчны залгамж болон ажиллаж амьдарч яваалсан. Баян мөнхийн хонь Баянгол хоньны цөм сүргийн нэг хэсэг ажээ. Ихэр олонтой хаврын хургалсан хонь гэхэд хурааж хунахад хэцүү, хуйларч ороолсон, үргэж давхсан, оолж цойлсон гүнхээр гайхалтай. Баян мөнхийг хонио ер нь их хашиж хориод байдаггүй. Хургаан голдуу эхлээр нь бойжуулдаг гэж байгаа. Нэг хонийг голдуул хоёроос доошхоо хураг дагаж явна. Биднийг энэ нутгаар явсан хаврын дунд сарын 10-ын үеэр аймгийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг үржлийн хилцээний дарга мал зүйч Ёндон самбуу, Баянгол сумын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Төмөрбат, мал зүйч Долгормаа, Жолооч Сүхбаатар нар Баянгол хоньныхон хаврын жин төл боёжилтын явцыг үзэж шалгахаар явж байж таарсан нь бүрч олз болсон юм. Тэд Баян мөнхийн хоньны амьдын жинг үзлээ. Өдий цагийн Монгол ийм хонь дунджаар 34 кг, намар бол 48 кг татдаг гэж байгаа. Тэгтэл Баян мөнхийх 300-855 дугаартай бор толгойтой хонь гэхэд 79.4 кг татдаг байгаа. Энэ хоньны мал зүйн шинжлэх ухааны гол үзүүлэлт гэвэл цээжний өргөн нь 26 см, хондлон өргөн нь 28 см, толгойн урт нь 25 см, биеийн ташуу нь 84 см, цээжний бүслүүр нь 107 см, сэрвэний өндөр нь 77 см, хондлон өндөр нь 76.5 см гэж гарч байна. Энэ нь жирийн
халах хоньныхоос бол хаашаа давуу байна гэсэн үг юм байна. За ингээд 300 521 гэсэн дугаартай бас нэг хар нүдэн хонь жигнэж үзлээ. Тэгвэл намрын жин нь 86 кг байсан бол өнөөдөр 65.6 кг татаж байна. Бараг хонь, байдрах хонь, үзэмчин хонь гээд нутагаараа алдарсан махноос аривантай сайхан мал Монголд олон бий. Тэдний нэг нь магадгүй тэдэн дундаа арайж дөнгүүр нь Баянголын хонь байж мэдхээ. Баян мөнхийн хоньны талаар эзнээс нь тодрууллаа. Баянгол сайхан хоньтой энэ тэр дотроо ингээд бас энэ Үлзийт багийн нутагт их сайхан хонь бий гэж яриад байгаа. Тэр ямар онцлогтой хонь байдгийг танаа байна. Баянгол нар төвчлийн хонь гэж яригдж байсан хонь л одоо Баянгол омгийн хоньор батгах гэдэг хонь л дээ. За. Юугаараа өөр мөцөөр юм байдгийг. Тэг мах өхний чиглэлийн гаралтай л гэж хэлэх хонь л. За. Тэг ноос сулноолуулга талдаа. Тийм л байна. Ноос гарцсан л хэрэг. Ноосны гарт нь хил 500. Дундаж. Тий. Хил 200 хил 500 тэр хвцаал. Энэ жил малын дүрдэлд 90 жилээ болж хөөдлөө одохт хилмэл үүсэх нь талтай болсон. За. Тэгээд би өөр зориуд явж эндээс бас Баянгол улсын хоньны амаг бодлогдох ч байгаа гэдэг үднээс ч юм уу. Тэр урдлын медаль авсан манай хан тэргүүн барьцсан л дээ. За. Юугаараа эзэлдгийн тэр чинь энэ нутгийн хан гэдгээр. За. Ширүүтөр нас нутгийн хан гэдгээр. Тэгээд тэр чинь Энэ андын жингээр 84 кг татсан байгаа энэ жил. бүдүү юм уу? Өдөө мэн. За. 84. Тий. Энэ жил улсад хамгийн их чинь дарсан. Тэгэл нөгөө бусад үзүүлэлтүүд дээр. Тэр Тий. Юу орд юм бол. тэр өндөр нам нөгөө олон хэмжээс байгаа л да. Тэгээ урт өндөр гээд. Тэргээр. За. Тэгээ нэг дөрвөлжин төрийн талбааны тэмдэгтэй. Энэ данд орон нутгийнх. За. Энэ дундтлын энэ хангаан бүс гэсэн энэ наднаа урангад болсон хангаан бүсийн бас илүү оролдоонд төрүүлсэн юм. Тэр алтан медаль. Тэгээ босдууд нь болохоор манай гэр бүлийн хүний цагаан эдээний За. асан медалууд байна та. Сайхан цагаан эдээ хийдэг юм байна тийм ээ. Тэр дээд байр гэсэн нь болохоор манай энэ жил одоо энэ сая хэдэн хоног өмнө харгалсан 11 дэх харгалж байгаа 33 харгалж байгаа нэг хоног байна. Хөө ямар сайхан. Тий. Тэр хань нөгөө төлөвлөгөө шанар гэсэн үзүүлэлттэй дээд байр шиг л авсан. Тэр юу юм тал. 11 хургалаад. Тий. 33 хургаар. 33 хургаар гэж байна. Эхлээд байдаг. Эхлэнэ. 2-оор 4-өөр 3-аар л гарна. Тэгээ 3-аар 4-өөр 3 удаа гарсан. Тэр үний ч одоо хургын тижээх гэж бас хоёрхан хөхтэй юм 4 ам ачлаар чинь тэгээ болгоно яхаа тэгээ болгоч шүү дээ. Огжиж яг уу. Өөр их сүвтэй байна би хондог сүвтэй. Готер. Хөхмөх нь ямар нэг хөшгөл өөдтэй юм би. Сайхан. Одоо нас болсон. Эцэд нь энэ домогт шар халдсан хонион өнгөрсөн жил одоо ядарчих нь хөөрхийгээд дархалж хүзүүнд нь хадагдсан хил төлөг нийлүүлгээс хөндөрүүлсэн боловч хэдий дээч юмдээ амжуулцоход энэ 3 хургаан эзэндээ бэлгэлчихэж хөгшин амтан 3 хураг тэжээж дийлэхгүй байх гээд нэг хургийг хайдаг ямаанд ахуулсан тул тэр нь ээжээсээ хөндөрч гсэн буцад зутаагаад байгаа нь. Нарт хайрхны ар давын хөндөй боржигдын тал хойд урд улаануур шугуун хөндөй Баянгол хоньны өлгийн нутаг загсаасан өрөмшиг шаргалтах их талын дэртэ холын хүнд бол хотхор гүдгэрийн ялгаа үл мэдэгдэм хэрн нутгийн олон тавгар болгоны норойд жижигхэн овоо босгож хайрхан хэмээн хүндлэх сүсэглэх энэ нутагт он цагийн уртад энэ л шаргал талдаан буянт малаан будаа тариамд өсгөн үрзүүлж ашиг шимийн хөрцээр ирсэн нэгэн бууралтай бид уулзсан юм аа. Энэ бол ангийн голын баруун савд нутагтай Монгол улсын гавьяатмалчин чимэд доржийн цоодлого билээ. Насны наранд 80 илүү жил ээгдсэн ч харлаж борлдоггүй энэ халдсан шаруу өгөн ардын засгийн үеэс
Ардчилсан засгийн нүүрэнд энэ л нутагтаа удамд сайхан баян гол хонион хариулсаар улс орондоо хийсэн бүтээлтэй хэлэх хөгтөө үр хүүхэд ач зээ нартан алтан сургаалan хайрласаар ява буянтай буурлажээ. Цоодлого байгаас үр хүүхэд ач зээ нар нь төдийгүй нутгийн залуу малчид дарга мэрэгчлэтнүүд хүртэл элдвийг асуув. Зөвлөгөө авна. Тэр болгонд цоодлого цааргална гэж үгүй хэлэх үгээ хэлж зөвлөж л өгнө. 7 8 4 5 эдгээр хонил сан гişигдэг манай хинэ онч бас бороогүй гişгэн жараар дүүгээл өгөхөд яддаг байсан. Шатаатангаас дээш хон дүүгээд авчдаг. Хүрчдэг байсан. Хүрдэг. Дүүгээд авчдаг. Очоо хиллүүлэхэд. Тийм болж ихтэй бол улаан нуурын хөндөй, давын хөндөй, шугын хөрөнгөний хөндөй нартаар. Энэ хэвлэл одоо манай энэ баян голын хоньны ч одоо сорн одоо энд байсан юм. За чин батвал юу хөө тэр тэгж байсан. Манай аймагт за зэгстийнэгаа хонь хамгийн сайн үйд юм шүү. Том товир хилэн илүү гიშгдэг цөөхөн хонь их сайхан гэж одоогоор сайн. Төвөргийн доотлол болчихлоо. Олонгүй мөртлөө хонь их сайхан. Товир хонь ерөөсө манай аймагт тэнтэл байдгийг. Би нэг Эрдэнэ далаа яваад ирлээ. Тэгсэн юу манай тэр чин бат гэж байсан харагдах. За чил мэдэнтэй чамаас арай өмнөх хүн. Юу илүү нугламтай хургыг ерөөс хамтахгүй юм. Тэр байна гэж заагаалаа. Тэгээ барайд үсгээр мэдгдэх юм. Ингэж байсан. Тэгээ манай урт талд хонь биш шүү манай. Ерөөсөө нэг чамаас өмнө тэгээд байдаг байсан юм манай. Чи би нутагч их хөөний нахрын аруу тэгээд алил сорго газрыг л дагдаг байсан даа хөрхий тэгээд нутгийн буян шүү дээ чинь. Чум мод хангилсан газар л дагуулж хариулдаг. Тэг хамгийн өндөр жин чи үдсэндээ миний дэвтэр дээр хөрөн дэвтэр дээр 47,500 гэж байсан. Охироо. Тэдэнд ордоор таквиж ирээд нэг хон хийгээд ял энийг хиллээд танаа хон их явж байна гэгээд таквиж хийсэн 54 хилүүл болж ирсэн. Их сайн байна. Тэгчээл явж шүдлэн шүд. Тэгээд 47,500 болгоод тий шүдлэн болгоод. Тэг хамгийн дээдлийнх нь тэгээд 40 мөч байна уу тэгээд 35-аар дундч гаргадаг байсан юм лээ. Нэг л юу бодоход. Тэгээд нэмэгдлөөс их авнаа хөрхийч юм юу. Тархушны нэмэгдлийг л одоо төвчл. Тэрнээ тий. Тэгээ одоо тэр чинь хүн 35-аар дунджилж тий. 35-аар дунджилж явах ч одоо 40 гаргаад авчиж гэдэг чинь бол нэг 10 гаргаад гэж нөгөө олмол байгаа тий. Их мөн. Тэгээд цоодлого нэг онцлог бол ерөөс энэ хөндийд ингээд цуц одоо ах トゥ нар ингээд зөндөө бийлдэг. Тэгэл энэ хавийнхаа хургыг тусдсан болдог. Өнцийг одоо 20 мэг чинь тусдаа малгачдаг. Тэгээд уушаахад бол эднийг л одоо лаглайтл одоо ганц одоо сумын нүрийг одоо авж галдаг тийм байсан шүү дээ. Манай энтлийн хон ерөөсөө сайн гიშгэн. Манай Балднагийн эцэг чи манай их нэ юм шүү дээ. Балданд орж игээд надны алтан ботхоны эзэн болсон. Тий. Тэр чинь их нэ манай ахын хүүхэн байгаа юм. Тий. Тэдний чи эцэг нь манай дагаж урагшаач 87 онд улсын аврагт явж ирсэн. Тий. Хойл улаан нураас нүүж ирээд тий. Манай хятад суваа малж явсаар угаад ахрын урт очиж улсын аврагт ирсэн. Тэгэхэд инээд чинь 2-300 гаруй хүлээ тэргээд байсан эргэнэ барьгаад төлөв борлонго. Тэгэхэд өмнө ч ихтэй өнтөө бүлж улсын аврагт. Тэгээд тогоо дарга одоо би тий ахрын хараад бид нэг машинд явахгүй юу? Мэлээ хэдэн 69 явахгүй юу? Бүр өдөрж авраг арайч өх болоогүй байсан. Тэгээ очих гэж яваа гэд олон машин явсан. Ахрын 100 хойд дараад гарч явахад тоос хоцоохгүй юу? Гүй тэрээ сони юм гэж тоогоо тэгж байгаа. Манай хэм бол мараа царлан газар байгаа би ямар юм мэдэх үү? Сантын тоогоо. Биш. Хэний? Майдэр зүүн тоогоо гэж. Майдэр зүүн тоогоо. Тэрээ яасан сони юм бэ? Тэр түрүүний машинаас тоос гарч байна. Тий, тэр нэг цас ихтэй бит үзсэн тоос байхгүй. Яаж байх вэ? Тийм байж. Тэрс энэ сайн юмдаа чинь нэлээд сайн матер жижиг сайн гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ авид одоо аймаг ойролцоогоос авъя гэж энэ чинь сайжруулж байгаа тийм хоц үндсэндээ байхгүй шүү байхгүй. Яг дотор нь бол яг ингээд нөгөө улаан нуурын нэг хэсэг
Энэ одоо боржигтын нэг хэсэг энэ одоо урамжуудын нартах хооронд ингэж нэг гурван бас хооронд сайжруулж байгаа юм. Бүр одоо алсын цусыг үлдээд бараг цусаж үзсэн юм. Тэр бол их үр дүнтэй болсон доо тийм ээ. Үсэлтэй болж байгаа. Одоо хурам мургал бараг хилэмлэн 50 ил үрж байгаа юм. 40 гараад юу мах 40 гараад ах юм. Мах шууд мах ярьж эр хоньны мах. Эр хоньны мах 40 гараад л юм. Тэгэхээр чинь энэ ерөөс ийм байгаагүй. Гулуузан 40 гарч ирнэ. Гулуузан тийм. Тэгэхээр чинь 80 ил гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Би тэгээд энэ хур суудч байна. Энэ үрдөнгө өгчөө яриа байх. Дараа нь бид шуган харагч ингэт гэдэг газар хаварж байгаа. Цоодлогын зэхүү Баян овоо багийн малчин Баасан Бямбын Нямсан гэдэг залуу малчнууд буулаа. Аргагүй л ажилсаг малч өвөөгийн удам гэдэг нь хотны гаднах манаас илтэй. Хэдэн тэмээ урд дэнжрүү хөдөлж байна. Малаж ах мэргэлтнүүд эднийд бас хідэн хонь хураг жигнэж үзлээ. Өчигдөр гарсан хураг 4.6 кг. 5 хоногтой нь 6.4 кг. 7 хоногтой хураг 7 кг. 358 дугаартай бор толгойтой хонь барьж аваад жигнвэл эм хонь 70.4 кг татаж байсан бол 301 тэг 36 дугаартай харах үзүүтэй цусаг 54 кг болж байна. Бас 3 төлөг жигнэлээ. 301 26 дугаартай шаргалзсан төлөг 40.4. 301 316 дугаартай харах үзүүтэй 42.4. 301 327 дугаартай аргалан төлөг 40.2 кг тус татаж байх юм. Ямар ч байсан хоттой хонь дотроос нь шилж сорчлолгүй зүгээр л барьж авсан охин төлөг гэхэд 40 кг-аас доошгүй жинтэй байна гэдэг бол үнэхээр бахархмаар үзүүлэлт. Өдийд хаврын дунд сарч шүү дээ. Би Нямсангийн хотон дотор Өвөрхангай аймгийн мал аж ахуйн хэлтсийн дарга мал зүйч Ёндон Самбуутай ярилцсан юм. Баян гол хонь гэдэг энэ өвнөц хоньныхон тухай одоо зоо техникийн шинжилгээ ухааны үүднээс байдаг юм уу? Эдийн засгийн үүднээс нь байдаг юм уу? Ер нь юугаараа ялгаатай онцлог, юугаараа илүү сайн юм бэ гэж. Энэ Баян гол омгийн хонь. За ерөөсөн Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймаг гэх юм байхгүй одоо энэ өмнө хувийн наатал, Архангай наатал тэгээд одоо энэ Үүзэн юм шүү. Хошууны ерөөсөн тэр хонь малын одоо чанар нь одоо зэгс боржигт. Улаан нуурын хөндийн нарт энэ савдар байсан. Энийг одоо тэр 1700 оны үед одоо тэр Эрдэмтэн Танзан руу гэж гэдэг. Танзан биш. Цэвэл банч гэж гэдэг. Тий тарган банд да. Тарган банд да. Одоо бас бичсэн байж байдаг. Одоо хоньны сайн улаан нуурын гэхэлэр чинь юуны өмнө хувийн Мандловыг улаан нуурыг ярьж гэнэ өөр байна. Өөр. Манай одоо боржигтой залгаад ингээ хойш улаан нуурын хөндийг ингэж бичсэн. Үнцгийн надлаар болоод энэ савдар одоо тийм сайхан. Энэ бол яг ерөнхий ихэл ухал нь бол тэр 1700 оноос ихэл ухалтай. Одоо манай аймаг чинь бол хэдэн сайхан мал байсан гэж байна шүү дээ. За ерөөс одоо 1700 оноос алдартай дахин угын тэмээгээд би одоо баруун бүлийн тэрсээ байсан. Таацсан өгсөрлөг гэдэг. За бас одоо юм дэн дээр таацтай амлах сайхан саалгаж чанартай байсан. Тэгээд энэ боржигт улаан нуурын хонь. За тэгээд арцбаг дэмцэн крема гэж. Ийм одоо бэрийн дүүтэй байсан. Ер нь одоо чанар нь одоо ингээд тодорхойлогдчихсон. Ийм их л ухалтай. Тэгээ яг энэ бол тэр тухайн нутаг усанд одоо ажиллаж амьдарч байсан тэр малчтын нөгөө араа бие томтойгоо араа дэсвэртэйг шилэлт сонгосон олон зуун шилэлтийн үр дүн. Нэгдүгээр хоёрдугаар ардын селекц ярьдаг шүү дээ. Тэр шилэлтийн явцад одоо энэ сайхан мал одоо бүрэлдэхүүн тогтсон байж байгаа. Дээр нь энэ сайхан одоо хонь цэрэг өчгөд нэн төхөөрөмжтэй нутаг ус нүүлсэн. За энэ хоньны онцлог бол нэгдүгürt бол одоо махны гарт чанар драндын жигэр бий бол хамаагүй томтой. За нэг 100 хонь дотор 30-40 мөн илүү нуламтай байж байдаг. Ийм онцлогтой. За хоёр дахь онцлог нь бол одоо энэ байгалийн хатууш юм дээр дэсвэртэй. Их дэсвэртэй. Одоо 2009 10 оны 100 гэж маш айхтар 100 болсон.
Тэгэд манай аймагч одоо бүх мандынхаа марга гүйчхаар хувь чинь одоо алдсан шүү дээ. Гэтэл ялангуяа энэ одоо манай Баянгол Сант төгрөгийн хувьд бол маш хүчтэй тусан дээр одоо зуудын. Тэгэхэд одоо ерөнхийдөө бараг 1000 малтаа усууд чинь ерөөсөө 70-80 малтаа үл тэмүүлдэг нүүх байсан шүү дээ. Тэгэхэд энэ Баянгол омгийн болсон энэ бол ерөөсөө 70-80% одоо онцлогтой ингэж авч үлдсэн. Тэр утгаар бол одоо өнөөдөр бүгд одоо 1000 хүрээд ингэж явж байна. Тэгэхээр зудан зүгтээ нэг юм байж чанар байна. За нөгөө талд нь одоо энэ бараг үзэм шиг тийм амьдын жин ойролцоо тийм сайн мөртлөө тэднийг бол ноосоор илүү. За. Асар гоё тийм ноодор ноостой. Чигж ноостой. Тэр чигж ноос нь одоо тэр өвлийн хатуу ширэн хүүтнийг одоо биед нор зогилд болдог. Тэхэн байна. Дулаан бүрхүүлж хадгалж байдаг. Гарцсан үед одоо ийм хониход одоо хил 400-аас хил 800. Ой. Тэгэл хуцахд бол одоо хил 800-аас одоо 2 хил ингэж гардаг. Ийм сайхан тийм ноодорхог сар устэй ямаас багтай. Ийм онцлогтой ийм сайхан хонь байгаа. Бид бол яг ерөнхийдөө одоо аймгийн мал үйлчлэлийн алба сумдын одоо мал эмнэлгийн одоо мэргэжлүүдтэй мал эмнэлгийн насгийн мэргэжлүүдийг нийлээд нэг 5-6 жил энэ хүнд одоо шинэ сонголт ангилалт хэлүүлгэж зохион байгуулж ажиллаад байж байгаа. За эндээс одоо түрүүчийн хэлүүлэгч болж үж эхэлсэн. За бид эндээ бол одоо орон нутгийн стандарт батлуулсан. Учир ягаад өгтөн зэрэг үржлийн малыг наасаас нэгж байгаа учраас ямар амьдын жинтэй ямар шаардлага хангасан малыг одоо худалдах вэ гэдэг чинь нэг асуудал. Энэ одоо стандарт учраас одоо аймаг орон нутгийн стандарт батлуулсан байж байгаа. За нөгөө талд нь бид энэ хоныг зөвхөн одоо аймгийн хэмжээгээр ашиглаад байх юм уу? Энд чинь бараг халах хоны сорн ус юм байна. Улсын хэмжээний стандарт батлуулаад бас одоо хэрэгцээ шаардлагатай газар ахын энэ одоо сайхан малын ашигчны өгж бас олон түмэн малчид одоо малын чингас ажиглалтын буян болох хэрэгтэй. Утгаар нь бид одоо бас улсын стандарт болъё гэж үзүүлж байгаа юм ажиллагаа. Өврөөс анхрын уулын ар хүртэл махносорон хаанхын хоньноос дутхгүй Баянгол хонь үржиж өсөж байна. Аймгийн засаг дарга тогтох сүрэн Баянгол хоньныхон талаар ямар бодолтой явдгийг сонирхсан юм. Уранга аймаг тооны хойноос хөөцөлдөхөөс илүүтэйгээр чанарын хойноос хөөцөлдөх шаардлага үүсэж байгаа. Өнөөдөр 3,480 мянган мал гэдэг их олон мал бэлчээрийн даацал үндсэндээ хэтэрсэн байна. Цаашдаа өсгөх хэмжээ үл үндсэндээ болчихжээ гэж ингэж үзэхээр байгаа. Ийм нөхцөл бидэнд бол чанарыг сайжруулах асуудал. Цөөн тооны ашигшин өндөртэй үр шиг сайтай ийм одоо мал авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ агуулгаар нь нутгийн бэрээнд болсон омгийг бий болгох асуудал байгаа. Сүүлийн жилүүд манай хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тэр дотроо мал үржлийн мэргэжилтнүүд маань энэ чиглэлээр нэлээд ажиллаж Баянгол омгийн хонь бий болгох чиглэлээр сүүлийн 10-аад жил судалгаа, туршилт, бус ажлууд хийгдсэн. За энэний үр дүнд бол одоо Баянгол омгийн хонь бол үндсэндээ бий болчихж байгаа маа. За энэ хоньны одоо амьдын жин одоо байгаль төсвөрлөх чадвар, эрсдэл даах чадварын хувьд бол бусд одоо энгийн одоо халах хоньноос бол хамаагүй давуу чанартай байгаа. Тийм учраас манай хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн ажлын нэг үр дүн гэж бид нар ойлгож байгаа. Энэ маань улсын хэмжээнд баталгаажаад авчихвал бид цаашдаа аймгийнхаа хэмжээнд Баянгол омгийн хоньыг өсгөж үржүүлэх, цаашдаа ашиг шимэнд улуу нэмэгдүүлэх үүнийг одоо олон газар одоо үржүүлж ашиг шимийг хүртэх ийм л одоо бодлогыг баримталж ажиллаж байгаа. Ер нь сүүлийн жилүүд манай малчтын нэг том ойлголт бол бас малын чанарыг сайжруулах хэрэгтэй маа гэсэн юм ойлголт өгчлээ. Зөв аймгаас за бусд одоо баруун аймгаас ч гэсэн адуу эцэг малууд хот сухна азараг бух гэх эцэг малууд нэлээд авчирдаг болсон. Бас их малууд сайн чанар их мал авчирдаг болсон. За энэ үйл үйлдвэр хугацаа сайжруулахад гарч байгаа дэвшил. Гэхдээ нутгийн том омгийг бий болгох асуудал бол энэс тусдаа нэгдсэн том ойлголт юм аа. Энэ рүү чиглэсэн ажил гэж бид нар ойлгож байгаа. Тийм учраас Баянгол омгийн дэмжих, цааш өсгөх, үржүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр бид нар аймгийн зүгээс бас хөрөнгө зохион байгуулалтын олон арга хэмжээ авч ажиллахыг бодолтой гэж байна. Эхний
Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Малчин суваг телевизийн Монгол малчин нэвтрүүлэг ээлж дугаараар төлөвлөж байна. За бид энэ удаагийн нэвтрүүлгийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг. Энд ямар бууц гэлээ? Шуган харагчин гэдэг бууц хаваржаан дээрээс малчин ням сангийнхаас бэлтгэж байгаа юм аа. Өнөөдөр зарим нэг төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар сүүлийн 2 жилийн дотор улсын хэмжээнд 35-аас доош насны 40 мянган малчид хот суурин бараадсан, уул уурхай бараадсан ч гэдэг юм уу. Ямар нэг хэмжээгээр цөөрчээ гэсэн юм тоо гардаг. Тэгэхээр ер нь залуу малчид яагаад малаас хөндөрч төв суурин бараадад байна уу? Залуу малчдыг яаж орон нутагт нь тав тухтай амьдруулах вэ? Одоо 45 сая малтай Монгол улс 3 сая хүрэхгүй хүнтэй байж байдаг. Цаашдаа малчид цөөрөөд байх юм бол энэ малыг чинь хэн маллах вэ? Ингээд улс орны эдийн засагтай холбоотой хүртэл том асуудал хөндөгдөх энэ шаардлагатай болж байгаа юм. Тийм учраас би явсан газар болгонд залуу малчдын ахуй амьдрал ямар байна вэ? Залуу малчдыг яаж малгаж өгөх дээр нь уйх уу, яаж хадах вэ? Яаж залуучуудыг хот руу алдачихгүй байх вэ гэж л шаналж яваа сэтгүүлч нэг. Тийм учраас өнөөдөр энэ ням сангийнх бол сайхан малынхан буйны гэдлээд хөдөө орон нутгаа сайхан амьдарч байгаа ийм залуучуудын нэг байна. Тэр ер нь малын буйныг эдлэх ямар сайхан аз жаргалтай байна вэ? Танай энэ нутаг нь сайхан байна. За мал бол сайхан ш та. Малтайгаа бид нэр одоо мал 20 жил бараг нь мал 5 төгсөд гараас тэгэхээр одоо өдөө хүртэл мал хариулж байна. Аавтайгаа мал хариулаад аавчтэйгээ мал хариулаад өдөө хүртэл явж байна. Мал дагна гэдэг бол бас сайхан ш та. Мал цаг сайхан байхад ингээд малын өрөөгөөж бас буян гიშгөө өгөөд сайхан байна. Тэгээд энэ сайхан байгаад байхад түрүүний миний хэлсэн тоо хүртэл гарч иртэл одоо залуучууд ягаад мал маллахгүй зүгтайгаад байдаг юм болоо. Энэ одоо тухайн төр засгаас бас яадгийг бас харж үзэх юм байдаг л үзгээр мал сая зуднаас хойш мал бас малын цэсэнд зуднаа тэгээд мал зөөрсөн тийм болохоор тэгдэг юм болоо. Тэгээд бас мал 50 олъё гэсэн улсууд бол байдгийг. Тэгээд энэ залуу одоо 30-аас доош ер нь мал болж байгаа хүмүүс ер нь алга байна. Одоо бид нэр гэхэд одоо 30 настай. Тэгэхээр доошоо ер нь 25 таар мал болж байгаа хүмүүс ер нь цөөхөн шүү дээ. Тийм юм бол байхгүй гэхэд ер нь цөөхөндөө. Тийм байна. Танах ч одоо дүү ч нү. Тийм манай дүү. Дүүний ээжтэйгээ. Тийм. Танах нь хойдгэр. Тийм. Энэ жоохон хэний хөөхтэй? Минь ах. Тэний ах нь. Тэгэхээр энэ охиныг сургуульд суухлаар одоо ихэнх тохиолдолд юм байна л да. Эмээ өвөө нь харддаггүй юм уу? Эмээ өвөө байхгүй ч байх юм уу? Ийм нөхцөлд ээж наваа төв ордог. Эцэг нь хэдэн малтайгаа баг гэртээ гоцордог. Ийм дүр зураг бол их түгээмэл байгаа. Тэгэхээр танах одоо энэ үнийг энэ ч одоо хэдэн настай юм? 2 аатай. За 4 жилийн дараа 6 настан сургууль суунаа. Тэгэхээр энийг сургууль суухад ер нь танах яа гэж бодож байна? Эмээтэй нь явуулах уу? Эмээтэй суунда. Ер нь тэгж 2 хэсэг болоо тэгэхээр бол тэгэл ер нь мал орхин өсөх шүү дээ. Хэрвээ нэг нь 2 маа хүүхдтэй дагаад явахаар бол тэгэд мал орхин өсөх. Тэгэхээр бол хүүхдтэй эмээтэй сургууль ямар ч сургуульд суулгана. Эмээтэй суулгана гэж тийм бодцол байна шүү дээ. Тэгээд зараа цагаараа болоог гэж босгож байлгүй те. Цаг нь ирэхээр шийдэн. Цаг нь ирэхээр шийдэнтэй. Одоо
малчтын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг одоо Монгол мал үндэсний хөтөлбөр гээд том бичиг баримтууд байна. Энийний шугамар хэрэгжүүлж байгаа сайхан үр дүнтэй ажлууд байна л да, тийм ээ. Одоо ноосны урамшуулал, ноол уурын урамшуулал, арьс ширний урамшуулал гээд байна шүү дээ. Энийг бол тав хүн хүртэж байгаа. Хүртэж байгаа. Амьдралд тус нэмэр болж байгаа. Болсоогүй яах вэ? Болно. Цааш нь одоо малчтыг яаж уйах вэ? Залуучуудыг өөр юу хэрэгтэй вэ? Энд дэр улсаас жоохон дэмжлэг хэрэгтэй болоо гэж боддог. Ямар дэмжлэг? Тухайлбал одоо бэлэн мөнгө бол хэрэггүй. Тэр үл хэрэггүй. Ямар дэмжлэг хэрэгтэй? Тэр одоо малсыг гэсэн хүнд бол мал хэрэгтэй байх. Тэр малыг одоо яаж тэр хүнд тэг малтай болгодгийг тэр талаас нь шийдэх хэрэгтэй. Одоо танаас чинь 2013 онд ч нэмэлт тоолсон. За дүүгийн манай 1700-ад мас байна. 2013 оны үед. 5 төрлийн малтай юу? 5 гушмастай. Өхөр хэлхэртэй. Өхөр арай зөвтөр бас тэгтээ 20-30-аад өхөр бий. Энэ чинь дандаа Монголд байдаг. Монгол сарлаг байхгүй. Сайлсуу өхөр ямаа голдоо саад. Тэгин одоо инг намрын цахтуул ер нь ямаа одоо хэрэггүй гүний сайл. Хавар үзүүд ингэний сайл. Тэгэхээр бол ямар ч байсан эдээ цагаагаар бол дутхгүй. Дутхгүй. Яг зах зээл борлуулаад нэг тийм юм болохгүй ч гэсэн өөрснөө хэрэгцээгээ өөрсөндөө босч чинь. Боломж юм хангалттай эдэг авчих. Одоо ч гаднаа машин мотоциклгүй айл гэж байхгүй болж нүүдэл суудалд чухал хэрэгтэй л байдаг байх. Тэгтээ морь ундаг залуу малчид ховорхон болж байна. Дандаа л нэг ятад мотоциклтэй журддаг л болсон идэг. Харин өнөөдөр чинь танаа гатанд биднийг ирнэ гэж бодоод тэгсэн юм уу? Сайхан морьтой залуучуудаа гэж ирээд байх чинь. Ер нь цагаан дөрөв гэсэн дэрмээр унаа манайх. Тийм үү? Морийг бол байнга өвөл яг хүүтэнд үл тийм амчдаг энэ жил ойрын 2 жил цаг сайхан болохоор нэг тэмээ нэг унахгүй байна. Хүүтэн өвлийн хүүтэнд үл тийм амчдаг морь үл ер нь байнга ундаг. Цагаан дөрөв гэсэн амчна. Богмол хонья манай харьцаа ямар шүү вэ? 30% нь ямаа. 30% ямаа тий. Яг л хуучин уламжлалаараа. Тий. Нэг л хүүхдээ танах чинь? Манай тий. Хүүхдэд одоо хөрөнгө оруулалт хийж байна уу? Данс нээсэн үү? Нээсэ. Тийм би. Одоо энэ малчтыг даатгалын системд хамруулад үл хөдлөх хөрөнгөтэй болгох юм яригдж байна шүү дээ. Зарим нь ч болцсон байна. Одоо Төв аймгийн Баян Чандагын суманд 1000 гарсан малтай яг чиний үеийн залуу байна. 2 хүүхэдтэйг тэрэндээ суман дээр орон сууц авсан гэж ярьж байна. Таман сургуульд орсон багийн шиг юм уу? Тэгэхээр энэ мөнгөн хоримтлал бий болгох, үл хөдлөх хөрөнгөтэй болох асуудлыг төрөөс бол ингэж боломжийг олгож байна. Дэмжлэг юм л да. Энийг ер нь ашиглах бодол санаа ямар байдаг юм бэ? Даатгалын тухай ер нь ямар бодолтой вэ? Тийм зөвлөлтөө энэ үл хөрөнгө бас тухай хүний хэрэгцээтэй бид нар бас хэрэгцээтэй би авсан л таарай. Дүүдээ ээж эрдээ бас орон байр аймагт авчихсан. Тэгээ алсан энэ хүүхдийг сургуульд суух. Энэ чи манай Уранга аймагт чинь нэг авдрат нь сая гаруй төгрөг нүтэлөө. Тийм байсан. Тэгээд бас тодорхой хэмжээний бас олоо цаваад дүүдээ ээж эрдээ авчихсан. Тэгээд нэг тэгээс тань хоёр хүн аймаг энэ сургуульд суугаад тиймэрхүү амьдрах бах та. Бодлоготой амьдрах л. Баасан Бямбын Ням сангийн ээж дүүгийнхтэйг айл. Энэ хот айлын ажил төрлийг оллон авч явах хүн нь Нямсан. Харин Ням сангийн өвөө энэ нутаг усандаа алдартай Монгол улсын гавьяат нэгдэлчин улсын хошоо авраг малчин Чимэд доржийн цоодол гэж яриа хөрөөтэй сайхан буурал бий. Цоодол чи хэд онд авиат нэгдэлчин болсон юм блэ? 86 онд.
77 онд улсын аварга авсан. 82 онд гошоог авсан. 86 онд авиатын авсан та. 75 онд засгийн газрын хүндчүү ухаар шагнууд байсан. 77 онд 17 дугаар их хурлаар хөдөлмөрийн авьяа авсан. Хоёр их хурлд явсан 19 17 Монгол Ардын хөлсөлтөний их хурлд тий. За дээр үуч чинь одоо ерөөсөө малын аймдын жингийн чинь тодорхойлдог юм чинь улсын бэлтгэл өгж байгаа малын чинь байдаг шүү дээ. Тэгж ийсэн. Тэгээ манай энэ үнд суманд ажиллаж байсан самдангийн цодлог гэдэг нэг мал зөөч биш тахмад малцууд одоо танаас нэг хоёр дүү баг. Оо тий. Өний. Ардын хяналтанд яг үнэ. Юу аймгийн хяны халахын дараа хийж тий яг үнэ тэр чинь өнцгийн 6-гийн хүн. Тий. Тэгээд яг дотор нь байсан хүн. Тэр хүний одоо яг өөрөө яг дурсамжийн дотор байдгийг. Юу майны түндүү гэж. За тий дүлийн майны түндүү. Дүлийн майны түндүү гэжсэн. Тэднийх ингээд бэлтгэл малаа гэж л тий. За тий. Тэгээд одоо түндүү 8 айлд байсан болоо 7 болоо. Тий яг улаан нуурын линии. За тий 7. Тэгээд одоо нэг том хоныг улсууд нэг жигнээд үзсэн. 98 кг татчих л тий. Тэгээд аймагч одоо нэг сонтой хөдөлмөрийн талаас нь ингэж тий. Тэр сонд бичигдэжсэн гэж За байгаа. тий. Таны үед ч одоо бас сайн улсууд байсан да. Ваа байсан. Долоогийн баяжи таштава зэрэг тэр чи одоо Улаан дамбагийн хон хамгийн дээдлийн 70 эдийн хил боллоо гэж бичсэн байсан гэж би өөр чи ярьж байсан тийм ээ. Хондгоо ширвэяга хүрдэл 400 хэд боллоо гэж горшоо гашаандаар бичсэн байж ийсэн. Тий. Тэгээд сайн лутганы байж 70 хэдэн хэлтэйгээ бичсэн байсан. Тий. Тэр чинь 7-гийн хон чи ерөөсөө их сайн байсан. 7 8 4 5 эдгээр хоног сайн гიშгдэг тийм манай хинэ хон чи бас бороогүй гიშгэн 60-аар дүүгээл өгөхөд яадаг байсан. Шатаатангаас дээш хон дүүгээд авчдаг. Хүрчдэг байсан. Хүрдэг. Дүүгээд авчдаг. Очоо хиллүүлэхэд тийм байсан. Тийм боржигтын бол улаан нуурын хөндөй, давын хөндөй, шугын хурамчийн хөндөй нартаар. Энэ хавьд одоо манай энэ Баянгалын хоньны ч одоо сорн одоо энэ байсан юм. За чин батул юу хөө тэр тэгж байсан. Манай аймагт за тэгстийн гадаа хамгийн сайн байт юм шүү. Том товир хилэн илүү гიშгдэг цөөхөн хон их сайхан гэж одоогоор сайн төвөргийн доотлол болчихлоо олонгүй мөртлөө хон их сайхан товир хон ерөөсө манай аймагт тэндл байд. Би нэг Эрдэнэ далаа яваад ирлээ. Тэгсэн юу манай тэр чин бат гэж байсан харагдах юм. За чил мэдэнтэй чамаас аль өмнөхөн юу илүү нугламтай хургыг ерөөс хамтахгүй юм. Тэр байна гэж заагаалаа. Тэгээ барайд үсгээр мэдгдэх юм. Ингэж байсан. Тэгээ манай урталт л хон биш шүү манай. Ерөөсөө нэг чамаас өмнө тэгээд байдаг байсан юм манай. Тий дээр. Тэгээ бас та одоо тэр сайхан гавьяатын тэр сайхан алдрыг хүртэхэд бол нөгөө энэ хавийнхаа одоо малчтын хаврыг энэ хөндийн хаврыг л гар суулаад авдаг. Тэгдэг. Хөдлөөр болгоод тушаадаг. Тэгдэг байсан. Хамгийн өндөржин татдаг л. Тийм л байсан. 10 жилийн амжилтаар л одоо авиат болсон шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд чинь би нутагч их хөөний нахрын аар тэгээд айл сорго газрыг л дагдаг байсан даа хөөрхий. Тэгээд нутгийн буян шүү дээ чинь. Чум мод ангилсан газар л дагуулж ариулдаг. Тэг хамгийн өндөржин чи үдсэндээ миний дэвтэр дээр хөрөн дэвтэр дээр 47 500 гэж байсан. Охироо. Тэдэнд дор дарга дахиж ирээд нэг хон хийгээд ял энийг хиллээд танаа хон их явж байна гэнгээд дахиж ирээд хийсэн 54 хилүүл болж ирсэн. Оо их сайн байна гэл тэгчээл явж шүдлэн шүд. Тэгээд 47 500 болгоод тий шүдлэн болгоод. Хамгийн дээдлийнх нь тэгээд 40 мөч байна уу тэгээд 35-аар дундч гаргадаг байсан юм лээ. Нэг юу бодоход. Тэгээд нэг өглөөс их явна хөрхийч юм. Тарбичны нэмэлтийг л одоо төвчний тэрний тий. Тэгээ одоо тэр чинь хүн 35-аар дундч 35-аар дундч яг ч одоо 40 гаргаад авчиж гэдэг чинь бол нэг 10 гаргаад гэж нөгөө олмол байгаа. Тий. Их юм. Тэгээд цоодлогоо нэг онцлогод ерөөс энэ хөндийд ингээд цуц одоо ах トゥ нар ингээд зөндөө бийл дээ. Тэгэл энэ хавийнхаа хургыг тусна малдаг.
Өнцийг одоо 20 мэг чинь тус-тусдаа малгачдаг. Тэгээд уушаахад бол эднийг л одоо лаглаатлаа одоо ганц одоо сумын нүрийг одоо авж гардаг тийм байсан шүү дээ. Манай энтлийн хон ерөөсөө сайн гिचгэн. Манай Балднагийн эцэг чи манай ихнэ юм шүү да Балдан дорж игээд нодны алтан ботхоно эзэн болсон. тий. Тэр чинь ихнэ манай ахын хүүхэн байгаа юм. Тий. Тэдний чи эцэг нь манайг дагаж урагшаач 87 онд улсын аврагч явж ирсэн. Тий. Хойл улаануураас нүүж ирээд тий. Манай хөвтэй суваа малж явсаар угаад ахрын урт очиж улсын аврагч ирсэн. Тэгэхэд инээд чинь 200-300 гаруй хүлээ тэргээд бас эргэнэ бариад төлөв борлонго. Тэгэхэд өмнө ч ихтэй өнтөө үлжиж улсын аврагч. Тэгээд тогоо дарга одоо бид ахрын хараад бид нэг машинд явахгүй юу? Мэлээ хэдэн 69 явахгүй юу? Бүр өдөрж авраг арайч өх болоогүй байсан. Тэгээ очих гэж байгаа гэд олон машин явсан. Ахрын 100 хойд дараад гарч явахад тоос хоцоохгүй юу? Гүй тэрээ сони юм гэж тоогоо тэгж байгаа. Манай их бол мараа царсан газар байгаа би ямар юм мэдэх үү. Сантын тоогоо. Биш. Хэний? Метр зүйн тоогоо гэж. Метр зүйн тоогоо. Тэрээ яасан сони юм бэ? Тэр түрүүний машинаас тоос гарч ирнэ. Тий, тэр нэг цас ихтэй. Цас ихтэй битүү тоос байхгүй. Яаж байх вэ? Тийм байж. Тэгжсэн манай хангийн хараа. Өсөж байна. Хараг тавэр авч хоньны жин түрүү та нэг нэмэгдээд байна гэж яриад байгаа. Хоньны жин их нэмэгдэж байна. Ойрын хэдэн жил. Хурц сууж байна. Хоньны жин бол сут нэмэгдэж байна. Манай хөргөн тогтоо эргэж бий. За. Хамгийн баг хөргөн. Тэдний гоц хэдэн жил өөрөө явуулж авчирсан. Эднэр авчирсан гоцыг тий. Тэднээс манай хинд зөөж 50 нус зөөж юусэн шүү. Тий, сумын сайхан хоньтой манай тий манай баг хөргөн хонь их сайхан. Энэ гоцоос энэ тэндээс хэрж гоо манай хинчин манай хүүхдүүд юу наач энтиг авчирдیں۔ Манай нэг хөргөө ойцсон юм да. Хоёр дахь хөргөн тэдний их олон малтай нөхөө хонь бий. Эднийх чинь хинтигээс авлууд нэг цагаан гоцтой тавьж байсан. Манай хинч хөргөний тавьсан их сайхан цагаан гоц. Тий одоогоор янз бүрийн гоцтой олон малтай альви 5 гишүүн мал олон ямсан гэж энэ жил аймаг самарч ирсэн. Их л ухлыг сайхан малтай. Их л ухлыг сайхан малтай. Эцгийн ч мундаг юм байна. Залуу антан байсан юм даа. Тий. Энэ жил хонь хурглаад эхэлчихсэн үү? Эхэлцээ. Тэгдэндээс давч чадвал. За энэ хоёр хүүхдийн 230 тань төллөн. 120 хэдэн юм төлнө. 350 гаруй мал төлнө. За тэгдэндээс давчиж явах шиг 90 юм 90 тонн 90 хүрэхгүй хонь болж байна. Залуу чинь янз ажил. Би төлчин өртөө. Мортой хашаа доторч орчих. Дуулахгүй энэ хөөе гэж орлоо. Явахаар амсгаад. Мань дараа мар намхан дээр марчаад бүдмэр ээж юм. Сайхан байгаа юм чинь сайхан янзтай жилбс чигдэх. Төчөөд хэртэй байна. Хань ямаа нийлээд. Ихрэн тусгай. Амар доо. Энэ том байр манай 69 оноо байр. Хэвээрэн байгаа. Ийм байр биер нь байхгүй шхуу байх гэж байна. Хуучны байр яг тэр чигээрээ байх юм. Тэр чигээрээ байгаа. 69 оноо байр. 45 жил болж байна. Надтай суугаталж байгаа юм. Тийм байна. Тийм. Ултар явах юм, би явах юм уу энэ байр явах юм. Тийм. 45 жил боллоо байр. Хоньяваад суу хоньяваад байвс. Маган илжихгүй. Лаг дүрээ тавьсан байсан шүү энэ бүр. Барих. Илжихгүй. Насны л явж ажилдаг. Нэг насны. Нэг баг нь хугарч нэг өшөө баг нь хажууд нь зоогоод ятсан. Тэгэл яхаа элэгдэж банзан царт бариад байх юм би төмрөөр нөхөөл байх юм тий дооч нөхмөр байх энийг буулгахгүй гэж боддог. Юу газарт нь хүргээд авчтий. Би ч хэдэн олон малтай. Хонь саадгүй. Да марггүй шхуута. Ер нь хөөргөө яадаг байсан юм уу? Нэгд нийгмийн үед ч одоо богийн сайл гэж юм амдаг байсан. Авалгүй авахаар арах уу? Тэр чинь залхуураа тохиолсон. Залхуураад. Сад дилдэхгүй. Ханьяан том болгоод байдаг. Тэгээд махын
голжилж том болгоод байгаа юм биш тийм ээ. Махын. Ерөнхийдөө Яг үнэ. махны чиглэг учраас Махны чиглэг бол одоо хургай гэхлээр Сүү саавал саа. Их л ашмаатай. Одоо сумын хэмжээгээр залуу малчид алхихэр олон байна. За. Төвөрөнгө цухтагаад байна уу? Байхгүй. Дөрөв утса биднээ дуусах юм уу яах чинь. Юу яат. Малчид хүүхэд малдаргаар игээд хүүхэд байхгүй. Тэрийг л хэлмээр байна. Ерөөсөө их сургууль явнаа. Оо санан сайхан арай давдаг. Хувийн сургууль байдсан байна. Тэр мөнгө өгөөд орчдөг. Тий. Тэгээ нэг нь Сургуулаа төгсөөд юу хийж байгаа юм бэ? төгсөөд ажилгүй гээл зарим нь тэгдүүлдэг. Тий. Энд тэнд янз бүрийн юм хийгээ. Одоо манай хүү 3 хүүтэй муу баганы харин сургуулиас гарна гэвэлдэг. Тэгээд хоёр нь хотод. Тэгээд өнөө хүн төгсөөгүйгаа. Чинь 91 оноо 2001 оноо хүүхэд. Үсттэй. Тэглгүй яах вэ? Тий моготой 12-тай тий моготой хүүхэд байгаа юм. Одоо 13 хүүтэй. Тий. Тэр гайгүй малсаг Малт аюулын тий тийм байх юм. боловсруулж хэрэгтэй байлгүй яа. Боловсрол хэрэгтэй юм суулна тэгээд Тэгээд боловсролтой малчин байвал мөн сайхан. Харин тий. Тийм ээ. Тий. За малчиныг анхаармаар байна. Залуу малчин гэж гаргаж байсан. Тий. Эхтэр хэн нэг сэдэн балжир нэг юм хэлээд хинлээ. Залуу малчтыг анхаарна тэргээд тэгж байгаа шиг байна. Эхтэр лүндатай тий. Хөдөөж газрын дарга. Аймгийн хөдөөж газрын дарга шүү да одоо. Тий. Тэгинлээ. Тий. Заавал. Дараа нь. Тэгинлээ хөө. Тэгэхээр залуу малчтыг дэмжихийн тулд яамаар байна харин тийм тий тэр арга тэрийг л би өөрт чинь чумдаг хэлий гэсэн юм хамгийн нэгдүгээр тий байдгүй сургууль гэж явчих юм би манай хамгийн баг хүргэн одоо нэг хүүтэй хоёр охинтой хүүн байхгүй төгсөөд юу руу явцсан тий одоо тэгээ хүн царайчлаа 1000 гаруй малтай хүн гойж маллуулаад өнөө хүн явчаад ирэхгүй байх юм их зовлон биш үү хүний хүн гэдэг чинь гэцүү манай хүү гэж бас нэг гэцүү чи бас 1000 гаруй малтай энэ сахалт байгаа да нэг хүнд бас л хүний хүн зардаг ийм яхин тэгээд нэг хүүхэд нь ирчээ тэгээд гуруулаад малчтын талаар төрөөс баримтлах бодлоготой баримтлагч байна за тэрний хувьд яг энэ ноос ноолуурын үн ханшинд нас урамшил ёо сайхан юм өгч ямар зүг ах өгч сайхан байна одоо төврөөс ухтаад байх харин тий юу хүүн тэр ямар арга байна хөө би тэрээс сонсоод та нарт хэлмээр байна одоо өөрснөө ямар арга хийн та нар бас энэ чинь тий төр чинь одоо энэ ард түмний тэжээ энэ мал хэрэгтэй Монголын мал цөөхөн айлтчиж байна Чатарсрыг. Айл болгол 1000 малтай. Өнөө цөөхөн малтангууд нь байхгүй. Сум, аймаг, гот, таван толгой, оюун толгой энтэй тэнэ далгуулсан. Тий, идэл явах юм аа.